За өнөөдөр бидний урилгыг хүлээж авч Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч мэргэжлийн доктор маань хүрэлцээд байна. Тэгээд өнөөдөр статистик тест ба хэрэглээ гэсэн сэдвээр яриа хийнэ. Тэгээд нэг цаг 30 минут орчим нийтдээ цаг 30 минутын ярианы сүүлийн нэг 15 минут орчим асуулт хариулт байхад бодоод тэгээд өөрсдийнхөө ярианы төгсгөлд өөрсдийнхөө хийж байгаа судалгаатай холбоотой бас тодруулах зүйлээ асууж ярилцах байна. За эхлэе. За баярлалаа. Намайг үрж сэдвээр хэлхийг тавьж байгаа баярлалаа. За тэгээд ер нь бол манай бүх ихтэй сургуулиудын бакалаврын түвшинд ер нь олон улсад статистикийн хичээлийг ордог. За манай Монгол Улсын хувьд бол статистикийн хичээл бол их хязгаарлалт бол хүрээнд одоо зөвхөн бизнесээр, эдийн засгаар ирж байгаа тэр хүмүүсд ороод өөр бусад салбарын хүмүүсд ер нь бол ордгүй байж байгаа. Сүүлийн жилүүдэд харин одоо бусад одоо сэтгэл судлал, социолог, нийгмийн ажил гэх мэтлэнгээр ийм салбаруудад бол орж эхэлж байгаа нь бас их сайшаалтай гэж бодож байна. За тэгээд статистикийг бид нар бол ерөнхийдөө descriptive статистикийг бол мэднэ. Дундчин, сигма, мод, медиан гэх хүн болгон мэддэг. Тэр бол descriptive статистик гэсэн. За нөгөөх нь болохоор математик статистик буюу юу гэхээр одоо энэ харуулж байгаа үгтлийг харах юм бол бидний ихэнх судалгаанууд бол дандаа ерөөсөө төвөр судалгаа гэдэг тийм их олонлог. Альва асуудлыг бид нар судлаж байгаа бол одоо юу гэдэг оюутнуудын шударга байдлын түвшин ямар байна вэ гэдэг бид нар судлахыг хүсэж байна. Энэ бол бидний судалгааны асуулт. За тэгэхээр бидний яг биш оюутнуудын биш сурагчдын тэгэхээр одоо Монголд байгаа нийт сурагчид бол манай их олонлог болно гэж бид нар бүгд мэдж байгаа. Тэндээсээ бүгдийг нь угаасаа судалж чадахгүй. Ямар ч судалгаануудыг их олонлогоор нь судлаа бүх их олонлогт байгаа бүх нэгжүүдийг бүх сурагчдыг судлах гэдэг бол маш их цаг хугацаа мөнгө хөрөнгө шаардлагатай. Зарим тохиолдолд их олонлогоор судлах боломжгүй тийм их олонлог зөндөө байдаг. Одоо жишээлбэл үгдэнтэй шумуулын тооч гэдэг юм уу. Тэгвэл одоо энэ чинь бодлогын тодорхой байхгүй өөрөө. Гэх мэтлэнгийн юм шалтгаануудаас болоод бид нар дандаа төв судалгаа авдаг. Өөрөөр хэлбэл их олонлогын зарим нэг хэсгийг хамарсан дид олонлог гэдэг зүйл дээр үндэслэж судалгаа хийдэг. За тэгээд их бүгдийг биш зарим хэсгийг нь судлаад тэдний дээр зарим хэсгийнх нь мэдээг буюу төвөр судалгааныхаа мэдээг дээр үндэслээд бид нар яаж байгаа их олонлогынхаа хувьд буюу одоо 571 мянган сурагч байдаг гэж бодох юм бол тэрний одоо 4000 сурагчийн төвөр судалгаанд агуулж байгаа 4000 сурагчийнхаа үгдүүнд үндэслээд Монгол Улсын сурагчийн шударга байдлын түвшин ийм байгаа байна гэд нийтэд нь юм дүгнэлт гаргав. Ийм л судалгаа бид нар өөрсдөө хийдэг шүү дээ. За тэгээд бид нар юу хийх вэ гэхээр одоо ямар асуудал дэвшүүлж байгаа гэхээр оюутнуудын сурагчдын сударга байдлын түвшин ямар байгаа вэ гэдэг ийм асуудлаа дэвшүүлээд манай их олонлог юу гэхээр энэ бол 2018 оны даталдаа 572.8 мянган 7-12 дугаар ангийн оюутнууд байна, сурагчид байна гэж үзье. За тэгвэл бид нар яахын тулд энэ асуулт хариулахын тулд бол нөгөө хамгийн ихтэй өглөө цуглуулна тийм юу хэмжиж байгааг тодорхойлоод одоо асуулт боловсруулах тийм үү? Цуглуулад одоо санал асуугаас санасгүйгээр одоо улс орны даяар 4071 сурагчийг одоо хамгаалсан гэж бодгоно. За тэгээд цуглуулсан 4071 сурагчийнхаа өглөө одоо боловсруулаад тодорхой шаардлагатай үзүүлэлтүүдийг тооцоод тэгээд бид нар шинжилгээ хийнэ гэсэн. За дараа нь болохоор дүнэлт гарна. Одоо нөгөө 4000 нийт их олонлог 572,800 байхад бид нар 4071 сурагчийн мэдээлэл дээр ажиллаж байна тийм ээ. Тэгэхээр тэр хэсэгхэн одоо мэдээлэл үндэслээд бүх одоо тэр 572 их олонлогынхаа тухай одоо тийм дүнэлт гаргах зүйлийг бол хийх гэж байгаа. Ерөөсөө судалгааны үндсэн явдаг арга зам бол ерөөсөө ийм байна. За тэгэхээр энэ дээр юун дээр үндэслэхээр та бүхэн харж байгаа тийм энэ их олонлогоос зарим хэсгийг ингээс судлаад түр болон яваад үглийн шинжилгээ хийгээд энэ үгэл дээр тэн дээр бид нэг магадлал статистикийн одоо онол дээр суурилаад их олонлогын талаар энэ дээр үндэслэж их олонлогын талаар дүнэлт гаргадаг. Ийм л арга замаар бид нар ерөөсөө явдаг байгаа. За одоо энэ болохоор би хүүхдийн шударга байдлын судалгаа гэдэг нөгөө арилгын эзэс газар нь 2018 онд одоо дээр үдээ усан л та энэ жил болох юм нийт юм байлээ. Би яг 2018 оныхын датаг нь ашигласан хуучирсан баг гэж бодоод. За тэгээд эндээс ингээд харуул юу харагдсан бэ? Энэ бол нөгөө 4071 сурагчаас авсан мэдээлэл байхгүй. За тэгээд нөгөө шударга байдлыг нь үнэлж
хөндлөдөг юм аргачлал байгаа. Тэр ажлынхаа дагуу ингээд үзүүлэлтүүдийг тооцоод ингээд судалсан байна. За эндээс ингээд харангуй шудраг байдлыг ингээд үнэлэх юм бол одоо эрэгтэй оюутны хувьд бол 373, эмэгтэй оюутны хувьд бол 3.9 байна. За дээрэс нь одоо нөгөө хүүхдүүдээ хувийн өмчийн сургуулийн, төрийн өмчийн сургуулийн гэх ингээд англиад харах юм бол яаж юм бэ? Төрийн өмчийнх нь болохоор 396, хувийн өмчийнх нь болохоор 381 гэсэн ийм үр дүн гарсан байна л да. За эндээс бид нэр ийм үр дүнгээс бид нар юу харж болох вэ? Та нар одоо энийг хараад хамгийн түрүүнд сэтгэлд чинь юу бууж байна? Одоо бодолт чинь шудраг байдал гэдэг нь ямар юуны шудраг байдал вэ? Хинт хандах эсвэл хинээс ирэх шудраг байдал. Ер нь л одоо бүх зүйлд хандах судлага байдлын судалгаа хийж байгаа юм билээ. Тийм ерөнхийдөө төвшний бүх төвшний одоо судлага байдлыг. Одоо ингээд жишээлбэл тэр хүүхдийн шудраг байдлыг одоо алхтад тэмцэх газар хэмжихтэй би энэ судалгаа хийгүүлээ. Зүгээр тэн дээр ингээд тайлангийг харсан. Харахад бол одоо жишээлбэл очор дайрах нь одоо шудраг уу биш үү энэ гэж асуусан тийм. Бүх төвшний нийгмийн харилцааны шудраг байдал илүү давмгаалсан юм уу гэж харсан. Нийгмийн нийтэс хийж байгаа юм дээсээ. Тийм мэдээлэл нь байхгүйсэн би энийг л олж чадсан. Үчиг сургууль сурч байгаа хүүхдүүд арай шудраг байдал нь өндөр байна тийм. Бодтой л юм. За тэгээд ингээд харсан чинь одоо энэ бол нөгөө тайлангаас авсан л үг хэлбэлтэй. Судалгааны дүнгээс харахад бла бла гэж 3 цэг байгаа тийм. Энд хэсгээс авсан гэсэн. Эрэгтэй хүүхдийн шудраг байдлын түвшин эмэгтэй хүүхдээс давар байна. За ийм үр дүн гарсан байна. За энийг ингээ харангуудад яа гэдэг тийм. Төрийн өмчийн хүүхдүүдийн шудраг байдлын түвшин, хувийн өмчийн хэлбэрийн хүүхдүүдийн шудраг байдлын түвшингөөс 0.15 пунктээр их байна. Одоо төрийн өмчийн хүүхдүүдний төв шудраг юм шиг тийм. Ийм үр дүн гарч байгаа байхгүй юу? Одоо энийг хараад ийм дүнэлт ингээ хийчихэж байгаа байхгүй юу? Энэ яасан бэ гэхээр уул нь бол их олон маань 7-аас 12 нас нөгөө ангийн 570-18 мянган сурагчдаас түүрээр 4071 сурагчийг аваад төцөлөг үр дүндээр гарсан дүнэлт байхгүй юу? Өндөгч. Тийм ийм байдлаар ингээд дүнэлт хийсэн байна. Батан шуурал тийм. За тэгэхээр энд ямар үзүүлэлтүүд тооцсон бэ гэхээр яаж гэнэ? Ерөнхийдөө нэг сурагчдын шудраг байдлын дундад төвшин гэдэг 4070 хүүхдийнхээ бүгдэнд нь тооцсон нэг дундаж үзүүлэлт байна тийм үү? За тэрийг хүүсээр нь ялгсан байна тийм эрэгтэй хүүхдийн, эмэгтэй хүүхдийн. За тэрийг нь болохоор нөгөө өмчийн хэлбэр тийм төрийн өмчийн юуных хувийн өмчийн энтергээд хоёр нөгөө ангилж ингэж хооронд нь харьцуулсан байна. За тэгэхээр яасан бэ гэхээр шууд юм дүнэлт гаргаж болох уу гэсэн асуудал байна. Одоо энэ хоёр тоог хараад шууд юм дүнэлт гаргаж болох юм уу? Ер нь бол одоо general олонлог те одоо статистикийн төдийлөн мэдлэггүй хүмүүс яадаг вэ гэхээр одоо энэ 373 3.9 ч юм уу энэ хоёрыг харьцуулангуудаа 396 381 гэдэг энэ хоёр тоог харьцуулангуудаа шууд ийм дүнэлт ингээ хийждэг байхгүй хийждэг. За тэгвэл болох юм уу гэдэг харъя л та 5078 сурагчийн их олонлогоос 4071 сурагчийн төврийг хэдийн янзаар авч болох вэ? Өөрөөр хэлбэл би нөгөө их олонлогоос 4071 хэмжээтэй нэг л удаа төвөр аваад авсан чинь 50 дээр 393 3 амжиг гараад ирсэн байгаа шүү дээ. Тэгвэл би өөр тийм 4071 хэмжээтэй их олонлогоос дахиж тийм санхүү төвөр авах боломжтой юу? Бодно шүү дээ. Гэхдээ байгаа шүү дээ. Мөнгөний аюул одоо бүх юмд байвал өөр төвөр авах боломжтой шүү дээ. За өөр нэг төвөр авсан гэж бодъё. Авлаа гэж бодоод саяны дээр тооцсон бүх үзүүлэлтэд дахиад тооцъё. Нөгөө 371 393 яг гарах уу? Гарахгүй шүү. Өөр утга гарна зү тийм. Тэгэхээр одоо төврөө буцаалтай төвөр яана гэхээр буцаалтай төвөр хийх юм бол хэдэн төвөр хийх боломжтой вэ гэвэл 572,800-ийн 4071 зэрэг. Тэр нөгөө 572 их олонлогоос чинь 4071 хэмжээтэй нийт хэдэн удаа төвөр авч явах вэ? Ийм их тооны төвөр байхгүй юу? Ийм их тооны төвөр. Эндээс яасан баг нөө? Бид нар бол амьдрал дээр нэгийг л авдаг байх юм шүү дээ. Нэг төврийг авдаг байх юм шүү дээ. За, буцаалтгүй төвөр авъя. Буцаалтгүй мэдэн шүү дээ. Нэг хүний аваад тэр хүнээ буцааж их олонлогтой аваад дахиад хоёр дахь хүний авангууд тэр хүн дахиад сонгох боломжтой байхгүй юу? Тэр нь буцаалттай. Буцаалтгүй бол ийм 572,800 үрчгэн 572,700 гихмишлэнгээр 576,729 хүртэл ингээд энэ тооны өвчөө. Энийг би Excel-ээр бодуулсан ч Excel боч чадахгүй л асар их тоо байхгүй юм чи. Хэдэн одоо их 80 юу тэр бомжидийн амар их тоо болохоор баггүй. За тэгээ нийтүүлээ зүгээр юм жижигхэн жишээнд авъя л да. 30 хүнтэй одоо их олонлогоос
Одоо миний их олон зөвл 30 заяа. Тэндээсээ би 5 хэмжээтэй төвөр авъя. Буцаалтайгаар нь. Буцаалтад барай бав гэдэг. Буцаалтайгаар нь авангууд хараа 17 сая 100,720 шиг тийм төвөр авч байгаа байхгүй. Буцаалтгүйгээр. Ийм их боломж байна. Тэнгүүдийн юу гэсэн үг вэ? Яг амьдрал дээр бид нар бол энэ 17 сая 100,720 боломжит төврийн нэгийг л авах юм шиг. Тэр бүх төврийг чинь нэгийг л бид нар амьдрал дээр авах юм шиг. Тэгээд тэн дээр үнслээ шууд мөрд гаргах юм шиг. Өөрөөр хэлбэл одоо яа тий 17 сая 100,720 ийм төвөр байгаа тий. Тэр болгон дээр чинь одоо юу гэдэг сурагчдын шударга байдал гэх нэг дундаж гарна шүү дээ. Тэгээд энэ 17 сая 100,720 шиг дундаж тооцогдно гэсэн үг шүү дээ. Төвөр болгон тий бид тэр төвөр авчдаг бол тэр дундаж тооцогдно гэсэн. Тэр дундагч чинь ийм болгонуудаа байгаа байхгүй. 30 хэмжээтэй төвөрөөс авах. За тэгвэл одоо судалгааны төвөр судалгааны үр дүн юм уу? Ийм олон боломж байхад бид нар ганцныг нь авчаад тэн дээр шууд манай их боломжтой юм байна гэдээ явах гэдэг нь үнэ юм уу гэж бодогдчиход байна. Бодогч байгаас тий бодохоор байгаас тий зүгээр 30 хэмжээтэй төврийг 5-ыг авах ийм байгаа юм чинь ийм хараа 572,000-ийн 4,071 зэрэг хийж асар их тоо гарна да. Тийм их боломжит дундаж байгаа байхгүй. Тийм их боломжит дундаж байгаа шүү. Тэндээсээ бид нар яг амьдрал дээр нэг л утгаар хардах юм шүү. Юусаа тийм. Одоо тийм нэг үнэ юм уу гэж бодохоор байгаа байхгүй. За тэгэхээр одоо ямар ч статистикийн судалгаанууд, статистикийн тоон судалгаанууд ер нь хоёр хэл юм, ихвчлэн хоёр хэл юм хэлдэг. Тэрний үг нэг бол дундаж үзвэл, нэг бол жин, хувийн жин. Одоо юу гэдэг хуамын нөгөөрхийн цанын дундаж болох хэдүү, тэ? Хуамын хэдүү хүн ядуу байдгийг ч гэдэг, тэ? Одоо хуамын хэдүү хувийн одоо сэтгэлийн гутралтай байна ч гэдэг юм уу. Гэх мэт ингээд нэг бол дундаж үзвэл, нэг бол ямар нэг хувийн жин. Ийм хоёр юмыг судалдаг байхгүй юу? Одоо энэ статистикийн тоо судалгаа хийхэд. За тэгээд ер нь би энд бол бид нар цаг уучлагаа очиж нэг олон юм яаж чадахгүй ерөнхий санааг нөхсөөр болохоор би дандаа дундчийг ярьсан байна. Хувийн жимс мөнгө адилхан энэ дээр одоо бүх юм адилхан хэмжээ адилхан байхгүй юу? Тэгээд дундчийн тухай юм ярьж байгаа. За тэгэхээр яаж яах вэ гэхээр одоо бид нар ямар нэгэн одоо сая бол манай жишээ бол сурагчийн дундаж биш ээ сурагчийн судраг байдлын үнэлгээ хийх гэдэг байгаа шүү дээ. Энэ дэлхийн ертөнцийн дээр бүх юм яг ижлэн байдаг нэг ч юм байхгүй. Одоо хүний өндрийг л харъя л да насан турсан хүний өндөр бүх хүн яг ижлэн өндөртэй байдгүй үстэй тий? Хүн болгоны насан турсан хүн болгоны янз янзын өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний өндөр насан турсан хүний өндөр гэдэг хувьсгч байдаг гэж одоо X гэдэг хувьсгч. Тэр хувьсгч маань өөрөө яадаг вэ гэхээр naturally байгалийн замаараа ялгаатай байдаг. Ялгаатай зарим нь нэг зарим нь бага зарим нь одоо өндөртэй. Тэгвэл тэндээс бид нар тархтын байгаль байхгүй юу? Ер нь насан турсан хүний өндөр одоо ийм өндөртэй хүн хэд байд юм бэ? Ийм өндөртэй хүн хэд байд юм бэ? Ийм өндөртэй хүн хэд байд юм бэ гэх мэтлэр ингээд байгууллагыг бид нар тархалт гэж яриад байгаа байхгүй юу? Өөрөөр тухайн үзүүлэлт маань ямар утгыг хэд хэдэн удаа авч байгаа гэдэг харагддаг зүйл бол тухайн хувьсгчийг тархалт. Тэр өндрийн тархалт. Шудраг байдлын тархалт гэсэн адилхан. Хүн болгоны шудраг байдлын түвшин өөр үстэй тийм. Одоо нэг хүний шудраг байдлын түвшин одоо оноохоор нэг байхад нөгөө хүнийх нь 4 ч гэдэг юм, нөгөө хүн 5 ч гэдэг юм уу, 3 ч гэдэг юм уу чинь naturally ялгаатай байгаа байхгүй юу? Бүх юм ижлэн байдаг юм байхгүй шүү. Заавал тийм ялгаатай хэлбэлцтэй юм угаасаа байгаа. Тэгээ тэр нь хэр хэлбэлцтэй юм гэдгээр нь хэлбэлцэл их үү бага уу гэдгийг л бид нар хэмжээд байгаа шүү дээ тийм. Sigma standard deviation гэдэг юмараа хэмжээд яваад. За тэгвэл одоо энэ даруулж байгаа та харж байна тийм. X гэдэг нь юу гэхээр манай их олонлог байхгүй юу? За их олонлог нь mu гэдэг дундажтай sigma quadrat гэдэг disperse буюу хэлбэлцэлтэй тийм тархалтай байна. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг хүүхдийн шудраг байдлын түвшин гэдэг чинь одоо хамгийн багадаа 1-ээс 5-ын хооронд хэлбэлцдэг оноогоор бол тийм. Хооронд хэлбэлцдэг. За тэгээ одоо яг 1 нь бол их цөөхөн, 5 нь бол их цөөхөн, 4 нь 3 нь их байна ч гэдэг юм уу тийм. Нэг иймэрхүү хэлбэрийн тархалтай байна. Тэгээд ер нь бол хүүхдүүдийн дундаж шудраг байдлын дундад түвшин mu гэдэг нэг үл мэддэг тоо байна. Тэр мэдээ шинж мэдэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Мэдэхгүй болоод энэ судалгаа хийдэг байгаа шүү дээ. За дээрэс нь нөгөө хүүхдүүдийн шудраг байдлын одоо өөр хоорондоо ялгаатай байгаа байдлын квадрат буюу disperse гэж хэлдэг байгаа. Тэр sigma квадрат. Ийм нэг олонлогоос би n хэмжээтэй самсгүй төвөр авлаа. Өөрөөр нөгөө 4070 хэмжээтэй самсгүй төвөр авлаа шүү дээ. Төвөр аваад тэр төврийнхаа дундчийг тооцчихлаа шүү дээ тийм үү? Дундчийг тооцсонгууд дундч нь ямар байдаг вэ гэхээр mu дундч sigma квадрат гэх байгаа нь n гэдэг ийм дундчтай гэдэг юм аа. Одоо за яа тийм байдаг вэ гэхээр
Үнэлнэ гэдэг үг яриад байгаа. Одоо тэр та энэ студид харж байгаа их олонгийн дундчийг түүрийн дундч утгаар үнэлэх. Үнэлнэ гэж юу хэлээд байгаа вэ гэхээр их олонгийн зарим мэдээлэлд үндэслээд зарим буюу түүрийн мэдээлэлд үндэслээд их олонгийн мэддэхгүй байгаа тэр одоо параметрик бид нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тааж байгаа. Шинжлэх ухааны зүгээр л таахгүй шүү дээ. Шинжлэх ухааны үндэслэлээр тааж байгаа зүйлээ бид нар үнэлнэ гэж яриад байгаа. Тэгэхээр одоо бид нар төвөр судалгаа хийж л байгаа бол яг нөө дандаа их олонлогийнхаа тэр мэддэхгүй байгаа тэр одоо та нар бид нар одоо яаж нөө сургалтын дундаж нөгөө нэг шудраг ажил хэмжих байгаа шүү дээ тий. Тэр угаасаа бид нар мэдэхгүй байгаа шүү дээ. Тэрийгээ бид нар үнэлж байгаа байхгүй үнэлж байгаа гэсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тааж байгаа. За тэгэнгүүт бид нар нөгөө дунджийн үнэлэлт энэ томоогоо шилжүүлдэг үстэй тий. Арифметикийн дундаж тийм үү? Түүгээр тооцсон одоо хүүхэд болгоны шудраг ажил үнэлсэн нэг тоо байгаа шүү дээ тий. Тэрийг бүгдийг нэмж байгаа 4071 хүүхэд авсан хэмжээ тэрэндээ хуваагаа. Тэгвэл 4071 хүүхдийн хувьд дундаж одоо юуны төвшин шудраг ажил төвшин бол тэд байна гэж гаргаад эдгээр томьёо гаргаад ирж байгаа. Энэ томьёо ашигладаг бид нар дундажийг бодохдоо. Тэгэхээр яаж юм бэ гэхээр нэг та англи номноор харж ирсэн бол estimation гэж байгаа. Estimation гэдэг үг болохоор үнэлэлт буюу үйл ажиллагаа гэдэг байгаа. Estimator гэж үг байгаа. Үнэлэгч. Тэр нь юу гэхээр одоо тэр их олонлогийн мэддэхгүй байгаа дунджаа ч юм уу хувийн жингээ ч юм уу тэр олдог томьёо тэр аргыг нь бид нар үнэлж хэлдэг байгаа. Томьёог нь үнэлгээ буюу estimate гэж нэрлэдэг байна. Тэр нь юу гэхээр тухайн томьёонд нэг удаа төвөр аваад төрөөр авсан бодит тоогоо орлуулад тийм томьёонд нэг бодит тоогоо орлуулад нэг тоо гараад ирнэ дээ. Одоо 392 гэдэг тоо байсан шүү дээ. Тэр 392 ч юм болохоор үнэлээд гарсан тоо буюу estimate гэж нэрлэдэг. Үнэлгээ гэж нэрлэж байгаа. За тэгэхээр эндээс юу хэлж байгаа нөхөр манай estimator буюу үнэлэгч томьёо. Тэр томьёо чинь өөрөө товсгож байхгүй юу? Яагаад гэвэл одоо нөгөө их олонлогоос маш олон төвөр авч болно гэсэн шүү дээ. Нэг төвөр авлаа, томьёонд орлууллаа, гарч байгаа дунд чинь 392. Дахиад яг тийм хэмжээтэй өөр төврийг авлаа, тэр төврийн мэдээ томьёонд орлууллаа яг нөө. Өмнө гарсан 392 чинь дахиж гарах уу? Гарахгүй шүү дээ, тийм? Өөр утга өгөх байхгүй юу? Тэгэхээр яаж юм нөө? Үнэлэгч гэдэг зүйл чинь өөрөө товсгож байхгүй юу? Хувьсагч. Тэгэхээр яаж юм нөө? Энэ хувьсагч гэдэг зүйл чинь яг нөө. Хувьсагчд юм чинь тархалт гэж байгаа. Энэ хувьсагч нь өөрөө ямар утгыг идүүд авах юм? Тархалт нь байгаа. Энэ хувьсагч нь дунджаар тийм утга гэж аах гэдэг. Дундч нь байгаа. Энэ хувьсагч нь өөрөө дунджаар бие биенээс ийм ялгаатайгаар утга өгдөг юм байна. Буюу хэлбэцлийн мэдээлэл гэсэн юм. Тэгэхээр яг нөө тархалт гэж байгаа. Тархалтын дунджид disperse гэж байгаа гэж. Харин тэр нөгөө estimate буюу үнэлгээ болохоор яаж юм бэ? Зүгээр тухайн нөгөө нэг төврээр нэг удаа төвөр судалгаа аваад тэгээд томьёонд орлуулад нэг тоо гараад ирсэн зүгээр тухайн нэг тохиолдол байна. Тэр хувьсагчийн маш олон авч болох бүх утгуудын нэг л утга гэсэн. Нэг л утга гэсэн. Ийм юм байна. За тэгвэл одоо энийг хэдүүлээ нэг юм жижиг жишээнд хараа л да. Би зүгээр таад ойлгуулах гэдэг юм амар жижиг юм чинь. Миний их олонлог угаасаа юм хараа 12 12 14 16. Одоо ийм их олонлогын ийм байхад төврийнх нь яг ийм байна. Төврийн дунд чинь ийм dispersion юм байна гэдэг нэг томьёо яриад шүү дээ. Энд чинь ардаа угаасаа теоремтэй томьёотой бүх юм байгаа. Математиктэй гэсэн. За тэгэнгүүт одоо миний их олонлог угаасаа ийм дөрвөн нэгжтэй 12 12 14 16 гэсэн дөрвөн нэгжтэй. За би яаж юм нөхөр буцаалтайгаар хоёр хэмжээтэй самсгүй төврийг одоо авлаа гэж бодъё. Тэгэхээр яаж юм дөрвийн квадрат буюу 16 боломж төвөр байхгүй. Одоо ерөөсөө дөрвөн нэгжээс хоёроор буцаалтаар авах юм бол 16 төвөр боломжтой. Өөр ямар ч төвөр. Амьдрал дээр бид нар яг энэ 16-гийн нэгийг л хардаг байна шүү дээ. Тийм биз дээ. Би амьдрал дээр нэг төврөө хоёр удаа хийдэг үстэй мөнгө авчихсан тийм. Цаг авахгүй. Нэг хоёр удаа хийдгүү, нэг л удаа хийдэг. Ингээ явдаг байхгүй. За тэгэхээр одоо энэ дээр энэ Excel дээр энэ үстэй дээр юу тавьсан байгаа гэхээр энэ шүү. Энэ араа гэсэн төврийн дугаар 1-р төврээ хамгийн эхлээд энэ 12 авцсан. Эхлээд би 2-ыг авчихсан шүү дээ. Нэгийг намлаа, 2 дахь төврөө авлаа. Төвөр хэмжиж байгаа шүү дээ. Нэгийг намлаа, 2 дахь нь намлаа. Тэгвэл нэгт нь эхлээд энэ 12 авдаа дараа энэ 2 авчихсан. Тэгээд энэ 2 12-ийн дунд чинь 12 тий. Төврөө хэмжиж тоцчихлоо шүү дээ. За дараа нь энэ болохоор эхлээд энэ 12 дараа нь энэ 14 13-ийн хэмжлэнгээр нийт боломж 14. За энэ болохоор яаж юм бэ гэхээр эхлээд 1-р төвөрт энэ 12, 2-р төвөрт дахиад энэ 12 авчихсан байхгүй. Буцаалттай болохоор ингээд түүцэн нийт ингээд 16 бүх төвөрч юм байхгүй. Эндээс өөр төвөр гэж яах вэ? Байхгүй. Тийм дөрвөөс буцаалтайгаар 2-оор авахар чинь 4-4 16 буюу 4-4 16 буюу ерөөсөө энэ их олонлогоос 2-оор авах бүх байж бодох бүх төвөрч юм байхгүй. Энээс өөр ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө X дундаж гэдэг санамж хувьсагчийн их олонлог гэж ойлгож байна. X дундаж буюу төврийн дундаж гэдэг нь утга нь шүү дээ, тийм?
Энэний их олон шиг байхгүй юу? Ерөөсөө их олон. Энэс өөр ямар ч утга байхгүй. Энэ утгуудын л нэг байна. X дундчийн тооцох юм гэсэн үг байхгүй юу? За тэгээд үлээ яа. Их олонгийн дундч аа. Өөрөөр хэлбэл энэ 4 тооныхоо дундчийн нэг олсон чинь 13.5 байна. Энэ нөгөө энэ 4 тооныхоо их олонгийн дисперсийн ингээд энэ томьёогоор олсон чинь 275. Тэгэхээр яаж нөө их олонг нь одоо юу гэдэг 13.5 дундчтай 275 дисперстэй юм байна гэж тодорхойлчлаа тийм. За одоо тэгвэл төврийн дундч гэвэл төврийн дундч чинь энэ ш. Төврийн дундч чинь бүх утгууд нийтэр ш. Энэ ерөөсөө бүх утгууд. Энийг харсан чинь 12 4-удаа 13 4-удаа гэх мэтлэнгээр 16 нэг удаа тааралцсан. Нийт 16 удаа авсан байхгүй. Энийг зүгээр ямар ч утга байхгүй. Тэгээ бид нар яг амьдрал дээр нэг төвөр авлаа гэхэд энэ утгуудын нэгийг л харна. Тийм байхгүй. За тэгвэл хэдүүлээ төврийн дундчийн дундчийг олъё. Одоо төврийн дундч өөрийг тагталтай шүү дээ тийм. Тагтал нь энэ. Энэ тагтал нь энэ. Энэ тагталтын дундч нь хэдвэ гэнгүүт яаж нэ тухайн энэ чинь өөрөө дундчийн тухайн утгууд шүү дээ. Тухайн дундч утгыг тагталтаа нүүжүүл нэмээд ингээ бодонгууд яг 13 таа. Тийм үстэй. За тэгснээр дисперсийг нь олъё. Дисперсийг ингээд олсон чинь 1375 гарч байна тийм. 1375 чинь энэ томьёогоор их олонныхаа дисперстэй энэ томьёогоор олгогдож байгаа шүү дээ тийм. Сигма квадратын уг нь 2 буюу 175. Энэ хоёрыг таарж байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд нэг таад одоо бакалавртаа сурч байхдаа нэг ийм байдгийн шүү гэдэг ингээд нэг зүгээр л яриад өнгөрсөн бол яг зүгээр жижигхэн жишээ дээр нэрээ тийм байж тээ гэдэг зүгээр тэндээ итгэж ийн гэсэн. Тэрнээс энэ чи математик ингэ шүү шээ. Батлаа теоремаар батлаад гаргасан томьёогийн бид нар зүгээр яг тийм юм биш шүү гэдэг жоохон илүү ойрхон хүлээж авч байгаа л гэсэн. Бид нар өөрөө юу хийж байгаа юу хүлээд байгаадаа илүү итгэлтэй болно гэсэн байна. Ийм байдлаа. За тэгэхээр юу болж байна гэхээр одоо нөгөө юу вэ? Би болохоор надад би судалгаа нөгөө судалгааны судалгаа би ерөөсөө хийх байхгүй зүгээр надад тийм задгаа таанч байхгүй. Гэхдээ би зөвхөн хүмүүст ойлгохож арай ойрхон юм уу гэж шиг олгоод авцъя. За тэгээ яасан бэ гэхээр ингэсэн би нөгөө нэг 4071 төгрөгийн хэмжээтэй тэгээ нэг юм тэгээс сэдэ хоорондын тий нэгээс 5-ын хооронд утга авдаг. Нэгээс 4-ийн хооронд утга авдаг тийм санамжгүй өсгөж үсгээд тэндээсээ 4071 хэмжээтэй төгрөгийг 500 удаа авцъя. 500 удаа аваад 500 удаа дундаж тооцсон гэсэн үг шүү дээ. 500 удаа дундаж тооцоод тэгээд 500 дунджийнхаа төгрөгийн дархлын байгуулалт үүссэн байхгүй юу? Тэгсэн чинь ингэж харагдсан. Гистограмыг бид байгуулж чадсан шүү дээ. Би зүгээр өсгөлтэй л байгуулсан. Тэгэхээр яаж яана одоо нөгөө 500 удаа би төгрөг авсан. 500 дундаж надад тоодсон байгаа. 500 дундаж чинь надад яаж яана 2.9-оос 2.51-ийн хооронд утга авсан утга тохиолдлын тоон бол ийм цөөхөн байсан байна тийм. Яа тийм 3-аас 3.4-өөс 3.5 утга авсан тохиолдлын тооны дэсэн байна. Харин хамгийн ихний дээр 2.9-оос 3-ийн хооронд утга авсан тохиолдлын тоон хамгийн олон байна гэх мэт ингээд иймэрхүү хандах болсон байхгүй. За тэгэхээр бид нар юу яриад байгаа нэг үнэлэгч буюу дундаж гэдэг томьёо шүү дээ тийм. Тэр томьёо чинь өөрөө тархалттай, дундажтай, дисперстэй гэсэн. За дундажийн хэдүүдийг сайн орчлоо шүү тийм үү? Дисперсний хэдүүдийг сайн орчлоо. Одоо тархалт нь ямар вэ? Тархалтын хэлбэр нь чухал. Ямар тархалттай байдгийг. Тархалт нь одоо тэгш юмгүй тийм. Одоо баг утга нь их утга нь баг ийм гипербол тархалтай байж болно тийм. Одоо юу гэдэг нормал тархалт гэж ярьдаг тийм. Ингээд баг утга нь баг, дундад баг их утга нь баг, дундаж утга нь аюу их. Ийм тархалтыг бид хэвийн тархалт гэж ярьдаг. За одоо өөр бусад зөндөө олон тархалтууд байгаа шүү дээ. Тийм тархалтай байна уу? Ямар тархалтын хэлбэртэй? Их утга нь их байд юм уу? Баг утга нь их тохиолдох юм уу? Тархалтын хэлбэр нь юу вэ гэдгийг бид нар тодорхойлох хэрэгтэй байна. За тэрийг ингээд тогтооход би зүгээр нөгөө 500 удаа сонсгоо төгөр аваад нөгөө нэг аваад ингээд байд үсгэд ийм хүү ханта гарч байгаа байхгүй юу? Энийг одоо хэн хийдэг вэ гэхээр энэ теорем байна. За тэгвэл x дундчийн тархалт нь дундаж үг гэдэг хувьцагч болчиход байна шүү тийм үү? Тэр чинь өөрөө ямар тархалттай вэ гэдгийг нь бид нар ингээд юунаас харлаа да теоремаар ингээд харахад ийм теорем байгаа байхгүй. Их олонлог нь хэвийн эсвэл хэвийнтэй ойролцоо тархалтай бол дурын n төгрөг хэмжээ төгрөгийн дундчийн төгрөлтийн тархалт нь хэвийн байдгаа гэсэн ийм тодорхойлт өгдөг. За одоо энэ та нар энэ слайдаас энэ авах юм бол энэ шүү дээ. Төврөөс тооцсон үзүүлэлтийн тархалтыг төгрөлтийн тархалт гэнэ. Төврөөс та нар юу ч тооцсон шүү дээ. Төврөөс дундчийн тооцсон, хувийн жингийн тооцсон, модын тооцсон, медианы тооцсон, сигма квадратын тооцсон тийм. Одоо асимметрийн коэффициент, эксцессийн коэффициент одоо юу гэдэг юм те? Корреляцийн коэффициент зөндөө юм тооцдог үстэй төврөөсөө тэр болгон ч тархалттай байхгүй. Яг гэдэг юм мэдчихэж байгаа шүү дээ. Тэр болгон ч тархалттай. Тэгээд яаж яана вэ? Төврөөс тооцсон үзүүлэлт болгон ч өөрийн гэсэн тархалт
Гэхдээ тэр тархалтыг бид юу гэж нэрлэдэг вэ гэхээр sampling distribution буюу төвөрлөлийн тархалт гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр одоо төврийн дундаж гэдэг үзүүлэлтийн төвөрлөлийн тархалт бол ийм байдаг юм байна. Их олонлог нь угаасаа хэмээн тархалттай. Өөрөөр хэлбэл одоо яа гэдэг хүмүүсийн насан турш хүний өндөр гэдэг бол угаасаа хэмээн тархалттай та. Угаасаа хэмээн тархалттай. Тэнгүүд би одоо хүний одоо өндрийн тухай судалгаа хийж байгаа бол нэг бүх хүмүүсийг суулж чадахгүй шүү дээ. Төврөөр авч байгаа. Төврөөр аваад тэндээс төврийн дундаж тооцсон. Онлын хувьд амьдрал дээр бид нар нэгийг авч байгаа боловч онлын хувьд бүхэл бүтэн тархалт авах шүү дээ. Байж болох бүх төврийн хэмжээг аваад бүхэл бүтэн тархалт үүснэ. Тэр тархалтын дундаж нь μ сигма гавтар тухайн n спэстэй. Тэгээд тархалтын хэлбэр нь ийм хэвэн байна гэж байна. Төврийн дунджийн тархалт мөн адил ийм хэвэн байна гэдгийг нь чарамаар баталсан байдаг. За тэгэхээр манай сурагчдын шудраг байдлын төвшин угаасаа ийм нормал тархалтай юм бол эндээс би төврээр аваад n хэмжээтэй төвөр аваад төврийн дунджийг тооцох юм бол төврийн дунджийн тархалт нь мөн адил ийм нормал байна л гэж байгаа. Нормал тархалтай байна гэж. Ийм байдлаар ингээд хэлж байгаа. За тэгвэл дараа нь бас нэг асуудал байна. Тэгвэл нөгөө их олонлог маань угаасаа өөрөө хэв биш үү яах юм? Гэсэн асуулт гарна тест. Бүгд ийм тархалт юм шүү дээ. Одоо жишээлбэл та цалингийн тархалт мэднэ үстэй тий. Цалингийн тархалт гэдэг зүйл чинь манайх бол ийм тэгшингүй байсан юм аа. Баг нь их баг цалинтай хүмүүс жоох ихтэй байж байгаа. Их цалинтай хүмүүс их цөөхөн байдаг гэсэн. Тэгшингүй зүүн талтаа уртсуултай, баруун талтаа их уртсуултай байсан. Одоо нөгөө ажлах 30 мохомстоод тий ингээд ирж штэ дэлхийн нийтээрээ тийм асуудалтай тулгарч байгаа үед одоо бол яаж яана гэнгүүт нөгөө баг цалинтай хүмүүсийн тоо багасаад их цалинтай хүмүүсийн тоо ихсэх ийм хандлага болсон. Цалинны тархалт юу нэг хизээж тэгш байдгүй. Баялагын тархалт одоо нөгөө хөрөнгийн тархалттай хизээж тэгш байдаг. Тийм тэгшингүй тархалтууд угаасаа байдаг штэ. Яг түрүүнтэй адилхан одоо их олонлог маань угаасаа ийм хэвэн биш байх юм бол яах юм бэ гэсэн асуудал гарна шүү дээ. Түрүүн дунд ямар тархалтай байх юм. Энэ бол хариуж чадахгүй штэ. Тэнгүүд тэнд юу гэдэг вэ гэхээр одоо төвийн хязгаарын теорем. Та одоо зөндөөс сонссон доо тий. Нэг бакалавр сурж байхдаа төвийн хязгаарын теорем, central limit теорем чинь. Энэ одоо хамгийн чухал теорем. Одоо их олонлог нь ямар тархалт нь мэдэгдэхгүй байх юм бол төврийн хэмжээгээ та нар хангалттай хэмжээгээр ингээ авах юм бол тэр төврөөс тооцсон дундаж бол мөн адил хэвнээр тархна гэдгийг баталсан байдаг хөөхгүй. Төвийн хязгаарын теорем баталгаатай гэсэн. За тэгээд яг амьдрал дээр энэ хязгаараар нэмэгдэх гэсэн үг байна шүү дээ тийм. Энэ хязгаараар нэмэгдэн. Яг амьдрал дээр хязгаараар нэмэгдэн гэдэг чинь бидний юу гэж ойлгох юм бэ? Юу гэж хэлэх юм гэдэг асуудал гарна өстэй. За тэнгууд нөгөө математик статистикчууд ингээд жижигхэн нөгөө симуляц хийгээд яасан бэ гэхээр янз янзын хэлбэрийн дататай ингээд симуляц хийгээд үзэнгүүт ер нь бол төврийн хэмжээ хамгийн багадаа 30 байх хэрэгтэй. Хамгийн багадаа 30. За хэрвээ ингээд тархалтын хэлбэр маань одоо ийм юугүй тэгшингүү одоо автлаа буюу арчлагцсан утгатай тийм одоо ихэнх утгууд нэг тавиар авч ганц нэг цөбөө утга нэг ганцаар ирэх юм уу тийм ганцаараа гарч юм уу юм автлаа ирээд гэж хэлдэг арчлагцсан утга ийм одоо дата сеттэй та бүгд ажиллаж байгаа юм бол доор хаяж 50 тэрнээс дээш байх юм бол төврийн x дунд чинь өөрөө сэвэний тархах юм байна гэдгийг нь одоо симуляцийн үр дүнгээр гаргасан байгаа байхгүй. Тэгэхээр амьдрал дээр байх нь минимум нь 50. За ер нь яг тавхан цуглаа ингэж хийж авахгүй шүү дээ. Тэгээ ер нь бол 100 нөгөө самцгүй төврийн зайлшгүй хэмжээ доотлон 300 гардаг шүү дээ. Тий тэрнээс дээш. За 300 хэмжээтэй байгаа тохиолдолд тэндээс дундчийн үнэлгээ хийхдээ ямар ч асуудал байх нь шүү дээ. Тэгээ зөвхөн ярамраа. Ямар ч асуудал байх нь. За ийм байдлаар ингэсэн. Тэгэхээр нэг ийм симуляц хийсэн байгаа болохоор та нэг зүрийг харж байна тийм. Хамгийн ихний юм нь их олонлог нь бол ийм жиг тархалтай. Хамгийн ихний мөрөн одоо ихний нь бол жиг тархалтай. Яг ингээд нөгөө юу аахгүй ийм утганд 5 удаа, энэ утганд 5 удаа, энэ утганд 5 удаа гэдэг ерөөсөө бүгд ийм жиг тархалтай гэж нэрлэдэг. Ийм байгаа тохиолдолд төврийн хэмжээг нь хоёрыг ингээд авахад яаж байна вэ? Хоёр хэмжээтэй төврээ аваад төврийн дундчийг ингээд бодонгод төврийн тархалт нь ийм. 3 болгоод 5 болгоод ирэнгүүт ийм. 30 болгоод ирэнгүүт бүр яг ингээд авч тий. Тэг чи симуляцийн үр дүн баггүй. Тэгэхээр яаж байна вэ? Их олонлогын ямар ч тархалтай байсан бэ? Төврийн дундчил угаасаа төврийн хэмжээ их л байгаа бол нормалчт юм байна л гэсэн. Тэгэхээр одоо би эндээс одоо төврийн дундчийн одоо их олонлогийн дундчин хийдийн диспершн хийдийн ямар хэлбэрийн тархалтай юм гэдэг талаар мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр альва хувьсгчийн тархалтыг мэдж байна гэдэг чинь тэр хувьсгчийн талаар бүгдийг мэдчихлээ л гэсэн үг ерөөсөө. Бүгдийг мэдчихлээ л гэсэн. Бүх мэдээ тодорхойлчлаа гэсэн үг байхгүй. За ийм байдлаар. За одоо тэгээ бид нар яаж байгаа юм гэхээр одоо би нэрийн төвөрлөлийн тархалт гэдэг мэдчихлээ тийм. Төврийн дундаж гэдэг зүйл чинь бол төвөрлөлийн тархалттай дундчин тийм диспершн тийм болцсон. Тэнгүүд одоо бид нар их олонлог төвөр дээр үндэслэх
үзлээд их олонгийн мэдээллийг дүүл хийх гэдэг штэ. Тэгэхээр энэ хоёрыг холбодог зүйл нь юу вэ гэхээр зүгээр ерөөсөө л төвлөлт. Төвлөлтийн даргалт дээр яг энэ ингэж холбодог болохоос төвлөлтийн даргалт байхгүй бол бид нэр төвөр олонлогынхаа мэдээллээр их олонгийн тухайд үнэлт юу ч хийж чадахгүй байсан. Тэгээд төвлөлтийн даргалт ерөөсөө болохгүй. Ерөөсөө ордог үүрэл энэ баггүй бид юу ч хийж чадахгүй. Тэгээ энэ дээр нөгөө статистик судалгаа хийж байгаад одоо бид нар ингээд хийгээд идэг мөртлөө цаанаа яг онлын үед яг юу яваад байдгийг гэж өдөржин сайн бас мэддэггүй шүү дээ. Тэгэхээр онлын нь бол ерөөсөө л энэ байгаа байхгүй. Энэ гурван янзын даргалт явж байгаа. Нэгдүгээр их олонлогын даргалт. Их олонлогын даргалтаа бид угаасаа мэдэхгүй яагаад гэвэл их олонлогоор хөтлөж чадахгүй болохоор тийм. За түүрийн даргалтыг бид мэдж байгаа шүү дээ. Түүр авцсан. Тэр түүрийн бүх эпизод мэдгэж байгаа юм чи тэрнийхэн даргалтын тийм дундаж дисперсент хийгээд олчж байгаа шүү дээ. Эмпирик. Тэнгүүд энэ түүрийн даргалт онлын даргалт байхгүй. Тэнгүүд нөгөө магадлалын онол, математик статистик, математикийн онолуудыг суйрлаад энэ нь ийм байх юм бол ийм байна гэдэг ингээд гаргалан гараад ирдэг. Энэ бас тодорхойлцдог. Онлын хувьд тодорхой. Практикийн хувьд бол энэ чинь худлаа л да. Онлын хувьд бол ингээд бодоод үзэнгүүт байж болох юм бол тэр бүх төврийг авч болно шүү дээ. Бид нар сая 4 хэмжээтэй төврөөс 2-ыг аваад бүх төврийг авч болчихлоо шүү дээ. Нөгөө онлын хувьд болж байгаа оюун санааны түвшинд болж байгаа гэсэн үг байхгүй дээ чинь. Яг амьдралын хувьд болж байгаа төвтэй шүү дээ. Тийм төврч хаа гэдэг. Гэхдээ тодорхой онлын хувьд. Онлын хувьд тодорхой ийм 3 даргалтыг бид ашиглаж төвөрлөлийн даргалтаар үндэслэж их олонлог төвөр олонлогоо холбодог гүүрээ. Энэ байхгүй бол бид нар юу ч хийж чадахгүй. Тийм учраас бид нар одоо яадаг вэ? Интервал үнэлгээ гэж мэдэн тэ. Их олонгийн дунд чинь тэдэсдийн хооронд байх магадгүй тэдүү баа. Итгэх магадгүй тэгэл ярьдаг үсттэй. Тэр чинь одоо ерөөсөө төвөрлөлийн даргалтаар үндэслэж байгаа шүү дээ. Даргалт ярих гэж байгаа бол одоо тэрийг одоо та бүхэн дээр одоо ярих гад би цаг 30-нд олон юм барих гэж жоохон шатцээ. За тэгээд интервал үнэлгээг ярих нь интервал үнэлгээ гэдэг бол үнэлгээ гэдэг бид нар ойлгоцсон тийм. Нөгөө төврийн мэдээлэлээр их олонлогийн утгуудыг шинжлэх ухааны үнэлгээгээр тааж байгаа. За таалтаа одоо юу гэдэг эмэгтэй сурагчдын шударга ажийн түвшин 393-аар 392-гээ тоогараад ирсэн дээ тийм. Тэр тоо чинь өөрөө зүгээр нэг л тоохгүй. Нэг л утга. Тэгэхээр энэ бол цэг утга байхгүй. Цэг үнэлгээ гэж нэрлэдэг. Тэрийгээ бидний цэг үнэлгээ нь болохоор их олонлогынхаа дундчтай яг бидний их олонлогийн дундч гэж мэддэхгүй хааны зүйл байгаа шүү дээ. Тэрнтэй хэр арай юу хийж чадахгүй. Харин интервал үнэлгээ тэдэсдийн хооронд байна гэж хэлэх гэж байгаа бол тэр нь болохоор нөгөө их олонлогийн дундчтайгаа хэр их зайтай байгаа вэ гэдэг тийм баримжаа боломжтой байдаг байхгүй. Тэрийг тийм үнэлгээ өгдөнд хараа интервал үнэлгээ гэж нэрлэдэг. Тэгээд интервал үнэлгээ бид нар яаж ханддаг вэ гэхээр энэ нөгөө цэг үнэлгээнд дээр алдааны хязгаар гэдэг зүйлийг нэмж өгдөгөө. За тэгээд margin of error гэж нэрлэдэг. Дундаж уцх дээрээ танаар санаж байгаа бол те 1.96 гэдэг нөгөө нормал тахалтаас ордог 1.96 утгаар сигмаг нь үржүүлээд нэмж нөгөө тасны өгөөд энэ тохиолдол гараад ирдэг үстэй. Тэрийгээ гарч ирж байгаа. За тэгээд томьёо нь бол энэ. За энэ томьёо бол нэг санаа биш. За би гол нь санаа нь бол энэ байгаа. За одоо тэгэхээр нөгөө бид нар төвийн хязгаарын теоремын тусламжтайгаар төврээр авсан нэг удаа төврээр тооцсон төврийн дундч гэдэг юм чинь цамцгүй өсгч юм байна. Хувьсдаг юм байна тийм. Төврөөс өөр утга авдаг. Тэгээд байж болох бүх утгуудаар тархалтыг байгуулах юм бол одоо энд харуулж байгаа хэвэн тархалт гардаг юм байна. Хэвэн тархалт. За тэгээд хэвэн тархалтаас цамцгүй өсгч юм бол нийт утгуудын 95% нь нэгийг хаана оршдог вэ гэхэд оршдог байхгүй юу? 196 стандарт хязгаартаар үржүүлсэн мужид оршно. Хэвэн тархалтын өөрийнх нь онцлог. Хэвэн тархалтын өөрийнх нь онцлог. Тэгэхээр яаж нөө одоо манай төврийн дундч гэдэг цамцгүй өсгч нь энэний дундч нь бол мөдөг тэнцүү тийм. Нэг их олонныхаа мөдөг тэнцүү байдаг. За тэгээд ингээд ийм олон утгууд бол өгдөг. Энэ утганд хэдүүдээ гэсэн үг шүү дээ. Юм зөв шууд утгаараа. За тэгэнгүүт энэ дундчаас ийшээгээ 196 урдхан сигма стандарт хязгаартаар үржүүлээд энэ нэг утга гарна, энэ нэг утга гарна. Тэнгүүд төврийн дундчийн нийт утгуудын 95%-ын утга энэ хоёрын хооронд л байдаг байхгүй. Одоо би нэг төвөр 471 утга авлаа. Төврийн хэмжээ авлаа, нэг төврийн дундч тооцлоо. Тэр утгын яг энэ хоорын хооронд байх магадлал 95 байхгүй. Энэ хоорын байхгүй байх магадлал 95. Нөгөө 2.5 байхгүй. Ийм утгатай. За тэгээд ийм маркаар бид нар интервал үнэлгээг олдгийг марка. Тэгтээ яг амьдрал дээр бид нар яадаг вэ гэхээр амьдрал дээр шүү дээ төврийн дунд чи ийм бүхлэгтэн даргалтай шүү дээ. Асар их утга байна шүү дээ. Энэ утгын нэг л утгыг бид нар олдог үстэй. Тэгээд тэрний утга нь хаана байгаа утгыг бид мэдэхгүй байхгүй. Одоо энэс утга нь юм уу? Энд байсан утга нь надад үнэлэгдсэн юм уу бид нар мэдэхгүй байхгүй. За тэгвэл одоо
одоо бодъё. Бид нар нөгөө интрал үнэлгээ олгодог томьёоч яадаг гэхээр төврээр тооцсон төврийн дундч дээр тэр нөгөө 196-г дунджийн стандарт хязгаалт гэж бас тооцчихдаг шүү дээ төврээсээ. Тэрүүгээр нь үржүүлээд нэмж хасаад өгчөнгүүд интрал гарна да. За ингэсэн ч бодъё. Миний нөгөө бидний удаа төвөр авсан чинь төврийн дунд чинь энэ байсан утга нь таарсан гэж бодъё. Энд байсан утга. Энэ утга дээр би нөгөө алтны хязгаар гэдэг юм хасч өгөөд энэ утга гарна. Нэмж өгөөд энэ утга гарна. Тэгвэл энэ хоёрын энэ завсарт миний нөгөө яг үнэлэх гээд байгаа хоолны дунд чинь байна уу? Байгаад байна. За магадгүй миний нөгөө нэг удаа төвөр аваад төврийн дундж байна. Энд тарсан байж бодъё. Энд байсан x гэж бодъё. Энд. Тэр олон төврийн дунд чинь харамгүй утгын яг энд байсан утга нь надад таарсан гэж бодъё. Миний төвөрт. Тэр төвөр таарсан гэж бодъё. Тэгэхээр яаж яана вэ? Энэ төврийн эндээсээ би нөгөө алтаны хязгаараа нэмж өгөөд нэг утга, хасч өгөөд нэг утга. Тэгвэл энэ завсарт миний нөгөө үнэлэх гээд байгаа хоолны дундч чинь байна уу? Байгаа зү. За тэгвэл ингээд дахиад магадгүй би нэг төвөр авсан чинь миний төврээр тооцсон дунд чинь надад энэ байсан утгыг өгсөн гэж бодъё. Энд байсан утгыг өгсөн гэж бодъё. Тэгээд би алтаны хязгаараа хасаад нэмээд өгчөнгөд энэ завсарт нөгөө миний яг үнэлэх гээд байгаа хоолны дунд чинь байна уу? Баггүй газ. Ямар тохиолдолд байгаад ямар тохиолдолд байхгүй байна. Зарим тохиолдолд байхгүй. Хамгийн ерөнхийдөө бий. 392 гэдэг. Энэ 95 дотор багтаагүй энд байгаа утга юм уу? Энд байгаа утгууд таалчих юм бол их хоолны дунд чинь багтааж чадахгүй байгаа сте. Интрал үнэлгээ чинь. Тийм байгаа сте. Энд байгаа утга таарсан. Эсвэл энд байгаа утга надад түрээ таарчаагүй юм бол бусад тохиолдолд энэ дотор байгаа утгууд нь тэр олон дунд чинь энэ дотор энд байгаа утгууд нь таарсан бол би их хоолны дундж байгаа яг үнэлэх гээд байгаа энэ утгаа агуулсан интервал хийгээд байгаа байхгүй юу? Үгүй хэрэг энэ самсгүйгээр адгуудад энэ дундсан төвөрөнд таарсан бол яах вэ? Их хоолны дундж агуулсан муугаа хийж чадахгүй байгаа байхгүй юу? Цаанд хийж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ингэдэг шүү дээ. Одоо яа одоо интрал үнэлгээ хэд байдгийг 2.3-аас 3.2 байсан гэж бодё 95% те. Тэгэхээр бид нар юу гэж өгөхээр их олонгийн дундчийн 2.3-аас 3.2 нь хооронд байна гэдэгт бид 95% итгэлтэй байна гэсэн үг байна. 5% итгэлгүй. Адгуудад одоо үнэхээр адгуудад энэ дундсан x чинь x дунд чинь таарч байгаа юм байна. Цааш болгон байгаа л та. Тийм байхгүй юу? Тэгэхээр нөгөө интрал үнэлгээний итгэх интервал гэдэг юм яриад байдаг шүү дээ тийм 95%, 99% яриад байдаг чинь ийм хүчтэй байхгүй тийм. Тэгээд 95% итгэлтэй. Тэгтээ яг амьдрал дээр 95% гэхээр юу гэсэн үг вэ? Ер нь бол бараг л окей л гэсэн үг шүү дээ. Бараг л окей гэдэг үг шүү. Тэгэхээр одоо үнэхээр азгуудаад 5% нь орчоогүй юм бол тануусын тэр үнэлгээнд чинь их хоолны дундч байжлаа. Тэгээд нөгөө прогноз ихтэй яадаг ш дунд прогноз, дээд прогноз, доод прогноз гэж яадаг штэ. Доод чинь нөгөө доод хэл, централын доод хэл, дээд чинь дээд хэл, дунд чинь болохоор яг тийм төвөр орсон тухайн x тохоо. Ийм маркер гэж нөгөө прогноз хийдэг. Тийм учраас зүйл байгаа шүү. За тэгэхээр интрал үнэлгээний талаар ингээд жоо ойлголт авсан багч бодож чинь те. Окей. За одоо гол асуудал буюу таамаглал шалгах. За ингээд таамаглал шалгахын тулд нэг ийм ойлголт бол байгаа л да. Таамаглал гэж үгээр таамаглал болон статистик таамаглал байхгүй. Тархалтын хуулийн тухай одоо юу гэдэг хүний өндөр дундаж хүний хүүхдийн одоо юу гэдэг сургууль 6 настай хүүхдийн өндөр хэвийн тархалтайч гэдэг юм а тийм. Эсвэл одоо юу гэдэг их олонгийн дунд чинь тавтаа тэнцвүүч гэдэг юм уу. Эрэгтэй хүүхдийн шударга байдал, эмэгтэй хүүхдийн шударга байдалтайгаа тэнцвүүч гэдэг юм уу тийм. Иймэрхүү таамаглалыг бид нар статистик таамаглал гэдэг. Өнөөс биш одоо сарн дээр амьдрал байгаа гэдэг бол таамаглал биш ээ. За тэгээд таамаглалуудаар hypothesis гэсэн үг шүү нөгөө. Таамаглал болгоо ерөөсөө дандаа их олонгийн тухай, түүрийн тухай ярьж байгаа юм. Түүрийн бүм дээр бид хэлж байгаа юм чинь тийм. Дандаа их олонгийн тухай ярьж байгаа. За тэгээд тэг таамаглал гэж юу гэхээр анхшин дэвшүүлж байгаа таамаглалыг тэг таамаглал өсөлтөж таамаглалын хэрэг тэг таамаглалыг сөргүүлэн тавьж байгаа. Тэгэхээр энэ хоёр эсрэг үзэгдэлхгүй юу? Нэг нь өнөө бахад нөгөө худлаа, нэг нь худлаахад нөгөө. Ийм сөргүүлэн тавьдаг хоёр таамаглал. Нэг нь тэг таамаглал, нөгөөх нь өсөлтөж таамаглал гэж нэрлэдэг. Тэгээд таамаг шалгах үйл ажиллагаа ерөөсөө төврийн мэдээлэлээр үнэлдэг. За тэгээд нөгөө энэ таамаглал дэвшүүлнэ гэдэг чинь бас тийм амраа ажил биш ээ. Айгу тийм амархан биш. Яг бид нар нөгөө оюутнуудаа заахтаа тийм бэлэн бодлого өгсөн тийм юм шалгамалах гэх ингээд боддог боловч
яг амьдрал дээр ингээд шууд яхаж байгаа юм хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө таамаглалыг дэвшүүлэхдээ ерөнхийдөө юм хоёр хандлага байдаг. Нэгдүгээр судалгааныхаа таамаглаар шууд өрсөлдөгч таамаглал болгох. Эсвэл итгэж байгаа нөхцлөө таамаглал тэг таамаглал гэсэн юм хариуцлаа. За жишээлбэл судалгааны таамаглалаа өрсөлдөгч таамаглал болно. Шинээр хөгжүүлсэн заа харга нь одоохоос илүү юу гэдэг юм судалгааж байгаа байхгүй юу. Тэгээд хөгжүүлж байгаа юм чи илүү хийх гэж хөгжүүлж байгаа юм зү. Тэ? Тэгэхээр өрсөлдөгч таамаглал үгээр миний шинэ одоо заа харга зуул илүү гэдэг байдлаар өрсөлдөгчөд тавиад тэгээ яах нь вэ? Үгүй илүү биш ялгаагүй адилхан. Энэ эсрэг номч ийм байгаар ингэ тавьж болж байна. За эсвэл яах нь вэ? Итгэж байгаа нөхцөлөөр шууд одоо тэг таамаглал. Одоо ундааны шашхан дээр одоо дундас савлтын хэмжээ 450 мл байна гэж үзсэн шүү дээ. Тэгээд тэрийг шууд бионч 450 мл ундаа аваа гэж бид нар ууж байгаа шүү дээ. Тэгэхээр яах нь вэ? 450 мл-тай байна. Одоо ингэ дундас одоо савлгааны хэмжээ 450 мл байна гэж тэг таамаглал болгоод өрсөлдөгч нь яах вэ? Үгүй 450 салгаатай гэдэг ийм байдлаар нэг тавьдаг. Гэх мэтлэнгээр ингээд юунуудыг таамаглалуудыг дэвшүүлдэг байгаа. Би та энэ слайд таадаг би очих гэж бодож байна. Тэгээд таад бас харчихгүй юу? За тиймдээс ингээ харангууд тэг таамаглалууд статистикийн тэг таамаглалууд дандаа юу ялгаагүй, хамаагүй, нөлөөгүй гэдэг утгатай тавьдаг байхгүй юу? Үүнийг математик яаж илэрхийлдэг вэ гэхээр тэнцвүүгийн тэмдгээр илэрхийлдэг. Математик тэнцвүүгийн тэмдгээр илэрхийлдэг. Тэгэхээр яг нь яг нь тэг таамаглал дандаа тэнцвүүгийн тэмдэг байдаг шүү гэсэн. Одоо та нар ингээд нөгөө програмаар нөгөө тамга шалгадаг шүү дээ. Тэгээ p value-нд ингээд гараад ирдэг те. Тэнгүү тэг таамаглалаа хэлбэр мэдгүй ч одоо юу гэсэн үг ингээд нөгөө уншиж чаддаггүй шүү дээ тийм үү. Тэгэхээр өөрөөсөө хамгийн их санаанд орсуулж нь тэг таамаглал дандаа тэнцвүүгийн тэмдэгтэй тавьдаг шүү гэж бодох хэрэгтэй. Тэнцүү гэдэг чинь хамаагүй, ялгаагүй, нөлөөгүй гэсэн үгнүүдэд багтах. Эсвэл яг тийм татгалтай гэсэн ийм хэлбэрээр тавьддаг. Ихэнх за бараг бүх чахуу тестүүд ийм байдаг гэсэн. За өрсөлдөгч нь яг нь тэнцүү биш их багын тэмдэгтэй байна л гэсэн. Ерөөсөө. За тэгээ одоо ер нь албан параметрын тухай таамаглалдаг 3 хэл үзэл байна. Энэ 3-ын аль нэг л тавих. Ямар ч таамаглалсан. Тэнцүүг тэг таамаглалд их уу тэнцүү ч юм уу байх юм бол өрсөлдөгч зэмэл багын тэмдэг. Багын тэнцүү бол ихийн тэмдэг. Тэнцүү байвал ялгаатай тэмдэг. За тэгэнгүүт одоо багын тэмдэг байх юм бол зүүн талд гэрээ тэмүүлж үүснэ гэж ярьдаг. Ихийн тэмдэг байх нь баруун талд гэрээ тэмүүлж үүснэ. Ялгаатай байх юм бол хоёр талд гэрээ тэмүүлж үүснэ гэсэн ийм нөхцөл байж байгаа. Ийм байдлаар энэ гурван юуны л айл нэг байна. Өөр ямар ч юм байхгүй. Тэгэхээр одоо статистикийн бүх тестүүд одоо энд ярих гэж байгаа ийм дараалалаар л явна. Бүх тестүүд. За тэгээд таамаглал шалгацлага юм ч угаасаа артаа гарна шүү. Миний анхлан дэвшүүлсэн тэг таамаглал анханасаа худлаа зүйлээ би яг тэг таамаглал угаасаа худлаа зүйлийг шалгаад тэг таамаглалыг одоо худлаа зүйлийг худлаа гэж хүлээгээд авчвал яг зөв шийдвэр тийм үү? Харин худлаа дэвшүүлчихэд шалгалтынхаа дараа хүлээж авлаа гэж жидвэр орчих юм бол худлаа шүү дээ, буруу шүү. Энэ болохоор нэгдүгээр төлөв алдаа гэж байна. Анхлан дэвшүүлсэн таамаглал анханасаа худлаа байгаад тохиолдолд худлаа яваа шалгаад нисаачвал хүлээгээд авчвал хоёрдугаар төлөв алдаа. Худлаа зүйлийг шалгаад одоо нисаачвал зөв. Тэгэхээр ч яг нэг хоёр төлөв алдаа гэнэ шүү дээ. Нэг нь болохоор үнэн зүйлийг нисаах, нөгөөх нь худлаа зүйлийг хүлээж авах. Тэгээд үнэн зүйлийг одоо нисаасан нь нэгдүгээр төлөв алдаа. Худлаа зүйлийг хүлээж авсан нь хоёрдугаар төлөв алдаа. Тэгээд яг нэг хоёрдугаар төлөв алдаа гэх нь үүсэж байгаа хор хурлын хэмжээгээр нь одоо 1-2 гэж ангилал юм байл л дээ. За тэгээд нөгөө статистикийн тестүүд ийм алтайгаа гэдгийг угаасаа мэдж байгаа шүү дээ, тийм. Гэхдээ хоёулын зэрэг хянах боломжгүй. Статистикийн тестүүд нэгдүгээр төрлийн алтайгаа л хяндаг. Нэгдүгээр төрлийн алтайгаа хяндаг. За тэгээд нэгдүгээр төрлийн алтаа гарах магадлалыг бид нар ач холбогдлын төвшин гэж нэрлээд альфагаа өөртөө сонгож чаддаг байхгүй юу? Өөртөө сонгож чаддаг. За би нэгдүгээр төрлийн миний энэ тестийн нэгдүгээр төрлийн алтаа гарах магадлал 5% шүү. Гэхдээ альфа 0.5 0.1 гэх мэтлэнгээр ингээд бодог шин сайнсаараа яа. Одоо шууд эрүүл мэндийн салбар дээр бол 0.1 л хамгийн их штэ тий. Тэрнээс доош одоо эрүүл мэндийн асуудал яригч байгаа тийм шүү дээ. Нийгмийн эдийн засгийн хувьд бол 0.5 за заримдаа 0.1 гэнээр орцсон гэж байдаг. Тэгэхээр нөгөө судалгаан бол альфа янзаар авдаг. За гэхдээ 0.5 түүнээс багаар юм авдаг баг. Тэгээд 0.5 гэдэг чинь өөрөө баг штэ. Амьдрал дээр алтаа гарах магадлал 5% гэхээр гарах магадлал айгүй бага байхгүй тий. Жинкнээсээ тохиолдох нь айгүй бага байхгүй. Ховор үзэгдэл гэж юу ярина шүү. Магадлал 0.5 гэдэг чинь ховор үзэгдэл байхгүй. Магадлалаар магадлалын оноор ховор үзэгдэл.
Тэ дандаа тохиолдод идэг зүйл биш аахгүй юу? Тийм их нарийн багтлал бид нар авдаг байх нэ. За тэгээд хоёулангийн одоо бид нар нөгөө юу сайн боломжгүй нэгдүгээр төрлийн хатагаар хянах байдлаар бид нар алдаагаа сонгож өгдөг. За тэгээд статистикийн бүх тестүүд яг ийм дагалаар тавь. Нэгдүгээр тэр өрсөлдөгч таамаглаад дэвшүүлнэ. Хоёрдугаар түүрийн мэдээлэл түүрлийн тархалтаар үндэслээд таамаглах шалгах ямар тухайн таамаглалыг ямар тестээр шинжүүрээр шалгах вэ гэдгээ тогтно. За ер нь бол ийм тэг таамаглал болгоод тохирох шинжүүр буюу тест статистик байна. Тэр шинжүүр нь болохоор өөрөө түүрийн статистик. Яг бүр түүрийн утгаар тооцогддог. Учираас түүрээс түүрт өөрөөр утга учраас тэр нь санамсгүй өсөж. Санамсгүй өсөж учраас тэр нь тархалттай. Тэр тархалтны үед өгөхөөрөө зөв түүртийн тархалт. Түрүүн ярьсан түүртийн тархалт. Тэгэхээр шинжүүр санамсгүй өсөж болоод дандаа яаж юм уу? Өөрөөр утга өгдөг санамсгүй өсөж юм байна л гэсэн. За тэгээд түүртийн тархалттай юм байна. Тэр шинжүүр гэдэг одоо энэ таамаглалыг би ийм шинжүүрээр шинжих юм байна гэдэг томьёо гаргах юм шүү дээ, тийм? Тэр томьёо чинь өөрөө түүртийн тархалтай авна шүү дээ. Түүртийн тархалтай юм чинь авдаг утгууд гэж байгаа тархалтын хэлбэр нь гэж байгаа шүү дээ, тийм үү? Тэ? Тэр авдаг утгуудын хоёр их хэмжээнд хуваадаг. Хоёр их хэмжээ. Нэг нь тэг таамаглалыг хүлээн авдаг утгуудыг олно. Нөгөөх нь тэг таамаглалыг ницаадаг утгуудыг олно. Хүлээн авдагыг нь болох утга юм уу? Нөгөөх нь ницаадгийг критик мөч гэж нэрдэг. За тэгэхээр нөгөө юм утгууд биш үү, тэ? Нөгөө X-ийн дагуу ингээд тухайн санамсгүй үзэгчийн авдаг утгууд ингээд байгаа шүү дээ. Тэгээд одоо юу гэдэг утга юм уу? Критик мөч гэх ингээд хуваахна шүү дээ, тэ? Тэгэхээр энэ утгуудыг хоёр хэсэгт хуваахын тулд нэг утга хэрэгтэй өстэй. Тэ? Тэр цэгийг бид критик цэг гэж нэрлэдэг. Критик value. Критик цэг. За тэр критик цэгээс очлоо. За тэгвэл энэс их нь критик юм уу? Энэс их нь утгах юм уу гэсэн асуулт гарна шүү дээ. Тэрийг юу шийддэг вэ гэхээр өрсөлдөгч таамаглалын хэлбэр. Хэрвээ танаас өрсөлдөгч таамаглалт ихийн тэмдэг байх юм бол энэ утгаас чинь их утгууд нь критик мөч шүү гэсэн. Тэр критик цэгээс чинь утгууд нь критик мөч шүү. Багын тэмдэг байх юм бол энэ утгаас чинь баг утгууд нь критик мөч шүү, нөгөөх нь утгын мөч шүү. Ялгаатай тэмдэг байх юм бол хоёр талд, ихэвчлэн хоёр утга гардаг. Баруун зүүн талд хоёр критик цэг гараад, багаас нь баг утга нь критик цэг, ихээс нь их нь юу утга нөгөө критик мөч. Баруун талд критик мөч, зүүн талд критик мөч, хоёр талд критик мөч үүсдэг. Ийм маркер ингэж тэг таамаглалыг шалгадаг. За тэгээд өгөгдсөн ач холбогдлын төвшөнд одоо ач холбогдлын төвшөнд шинжүүр ажилтны утгаа тодорхойлно. Тэгээд нөгөө нэг шинжүүр санамсгүй хувьсар чинь өөрөө ямар тархалтаар тархагдгийг гэдэг нь олон хувь тодорхой байхгүй. Одоо нормал тархалтаар бол Z, студентийн тархалт бол T, фишийн тархалт бол F, хий квадрат тархалт бол хий квадрат гэх мэтчлэнгээр ингээд маш олон тестүүд байгаа шүү дээ. Янз бүрийн тархалттай. Тэр тестүүдийн тэр тархалтаас нь хамаарна. Одоо шил хэвийн тархалтай бол зөвхөн альфагаас нь хамааруулж харна. Одоо өөртөө сонгож авсан альфа гэж байгаа шүү дээ, ач холбогдлын төвшөнтэй. Тэндээс хамааруулж харна. T тархалт бол чөлөөний зэрэг гэдэг юм байна. Чөлөөний зэрэг альфагаас хамааруулж одоо хамаарна. Тэр тархалтын онцлог байхгүй. Тэр тархалтын параметр нь ерөөсөө чөлөөний зэрэг. За хий квадрат тархалт мөн адил чөлөөний зэрэг альфагаас хамаарна. F тархалт бол нэгдүгээр чөлөөний зэрэг, хоёрдугаар чөлөөний зэрэг гэдэг хоёр параметртэй байхгүй. Тэгээд альфа гэдэг гурван удаас хамааруулж үсгтээс авдаг. Ийм маркер бид нар ингээ үсгтээс ингэж харчаад баруун талтай зүүн талтай үгийг тодорхойлж байгаа шүү дээ. Тэгээд таамаглалаар ингэ шалгачих нь байна. За тэгээд шинжүүрийн ажилтны утга шинжүүр санамсгүй усгч гэдэг нэг томьёо байгаа шүү дээ. Тэрэндээ түүрийнхээ утгаа оруулаад нэг тоо гаргаж ирээд шинжүүрийн ажилтны утга гаргаж байна. За одоо шийдвэр гарна. Шийдвэр гаргадаг хоёр арга байна. Нэг нь болохоор нөгөө түүрлийн тархалт байгаа шүү дээ. Шинжүүрийн түүрлийн тархалт тэрний энэ нөгөө X тэмдэгт утгуудыг харьцуулах замаар шийдвэр гаргана. Нөгөөт нь болохоор энэ нөгөө магадлаар нь тархалтын магадлаар нь ингэж үндэслэж шийдвэр гаргадаг. За тэгээд програмууд дандаа магадлал өгдөг байхгүй юу? Нөгөө статистикийн програмууд дандаа магадлал өгдөг. Тэнгүүд нэгдүгээр төр явахаар нөгөө шинжүүрийн ажилтны утга маань ажилтаа тооцсон утга маань утгын мочтой хэмжээ нь критиктэй хэмжээ нь гэдэг шиг тааж тээ. Шинжүүрийн ажилтны утга утгатай унах юм бол хүлээж авахыг таамаглуулж авна. Шинжүүрийн ажилтны утга критиктэй унах юм бол ницаа. Ерөөсөл бүх тестүүд яг л юм юмар явдаг. Энэ ертөнцийн бүх тестүүд. За дараа нь болохоор нөгөө магадлаар нь. За P value гэж байгаа. P value гэдэг нь юу гэхээр шинжүүрийн ажилтны утгаасаа төвөрлөлийн тархалтын утгадаа шинжүүрийн ажилтны утгаа оруулаад магадлал нь олцдог байхгүй. Энэ утгаас их байх магадлал нь хэдийн. Баруун талд критик мөч үүсэж байгаа бол энэс их нь хэдийн гэж олно. Зүүн талд критик мөч үүссэн бол энэ утгаас бага утга байх магадлал нь хэдийн гэж олно. Хоёр талд үүссэн бол энэс нь хэдийн гэж олоод энэ хоёр магадлал нэмжээгээд P value болчихдог. Тэгээд тэр P value чинь бидний сонгож авсан альфа гэж байгаа шүү дээ. Ач холбогдлын төвшин. Тэрнээс чинь их байх юм P value нь альфагаас их байх юм бол шууд тийг таамаглалыг хүлээж авна. P value нь альфагаас бага байх юм бол тийг таамаглалыг ницаа.
Тэгэнгүүт та нарын айлгууч толгойн юм байх штэ 0.5 гэл те. Тэгээд нөгөө пи валюугаа харангууд одоо ийм 0.001 гэж авах юм бол яг нь. Оо, тийм тамлын нийцэж гэж шалгах шүү дээ. Гэх мэтлэгээр ингэ уншаад байгаа юм шиг. За одоо ингээд зүгээр юм жишээ гээс авчи. За энэ болохоор ерөөсөө энэ бодит байж болох нэг жишээ байхгүй. Төрийн тусламжийн дуудлагад очих хугацаа судлахад төврийн дунд чинь 1325 минут, их олонгийн стандарт хязгаарлалт нь 3.2 минут. Их олонгийн стандарт хязгаарлалт гэдэг чинь нөгөө түүхэн дата бага гэсэн үг шүү. Тэгэхээр яг англи дээр их олонгийн сигма мэдэгдэн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэрийгээ бид нар мэдэгдэх тухай л гэж ярьдیں۔ Тэр нүгээр түүхэн дата байгаа учраас. Түүхэн датанаасаа нөгөө сигмаг нь татсан гэсэн үг байхгүй. Тэрийгээ их олонгийн сигма гэж хэлдэг. За 3.2 минут байдаг бол одоо альфа буюу ач холбогдолтой холбооны төвшөнд нөгөө дуудлагад очих дундаж хугацаа 12 минут түүнээс бага байх зорилгоор биелүүлж байгаа эсхийг шалгаа гэж. Яг нөгөө тухайн энэ бол нөгөө гадаад намны жишээлтэй. Тэгээ нөгөө эмнэлэг болго өөрийн төрөв тусмжтай. Тэгээд юм зорилготой 12-с бага минут очно гэдэг юм зорилготой. Манайд бол бодлоо шүү дээ. Одоо 12 минут очих юм байт юм тий. За тэгэнгүүт төврийн хэмжээ нь бол 40 буюу n 40 байна. Төврийн дунд чинь 325. Тэгвэл төврийн дунд ямар тархалтай? Төврийн дунд ямар тархалтай? Төвийн хязгаарын теоремсоор хиймийн тархалттай. Яагаад гэхээр их олонгийн дунд чинь угаасаа мэддэхгүй байна шүү дээ, тийм? Энэ мэддэхгүй. Их олонгийн сигма квадрат нөхцөл шүү дээ 3.2. Энийг квадрат байгаа нь ч гэдэг ийм диспейстэй ийм хиймийн тархалт байхгүй юу? Хиймийн тархалт мэдчихэж надад төврийн дунд чинь. За одоо тэгэл хамгийн эхлээд тамглаа яваа. Манай тэг тамглал дандаа тэнцүү тэмдэг байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр яг нөө 12-аас бага юу тэнцүү гэдэг үгээ оруулахын тулд тэг тамгалаараа өрсөлдөгч тамгалынх нь хийн тэмдэг орох нь байна. За тэгээд энэ нэг улаанаар тавьсан байна. Ачааллуудын түвшин альфа 0.5. Шинжүүр гингүүд одоо энэ ийм яг ийм өгөгдөлтэй их олонгийн дэмжийн тухайд хамт шалгаж байгаа бол Z тестийг ашиглах байхгүй юу? Томьёо ерөөсөө л ийм. Яг юу яаж гардаг вэ гэхээр X дундаж гэдэг санамсруу үсэрчийг стандартлж байгаа. Стандарт чинь тухайн утгаас донжийн насаас юм болж өгдөг үстэй тий. Тэнгүүд энэ чинь өөрөө нормал тархалтай, энэ тогтмолтой учраас нормал тархалтай зүйлээс тогтмолтойгаас тогтмолтой авахаар нормал тархалтай өөрөө гаргахтаа дунд чинь тэр дисперснийг стандарт нормал тархалтай авах байхгүй. Стандарт нормал тархалтай цаана зөндөө арсан да. Амьдралтай байнг хэрэглэж ажиллаж байгаа юм шүү дээ юм. Энэ. За тэгээд энэ дээр шинжүүр ажилтны утгаа олно. Энэ томьёоныг орлуулад ингээ бодсонгууд яагаад улаан тавьсан бэ гэдгийг олгож байгаа. Бид нар их олонлогийнхаа дунд ч 12 түнээс баг гэж үзэж байгаа байхгүй юу. Тэнгүүд хамгийн их утга хамгийн бага үеийн тэнцүү буюу хамгийн их утга 12-ын энд оруулах юм бол тэрнээс доош бүх утга нь оруулсан чинь улам бүжигч чинь үстэй. Тийм учраас нөгөө яг тэнцүү байгаа утга нь энд оруулдаг байхгүй юу. Тэгээд нөгөө 12-ын нийшээ оруулаад бодонгоо шинжүүр ажилтны утга маань 2.47 крит утга харъя. Альфа 1.5-ыг манай өрсөлдөгч таамаглалт ихийн тэмдэг байгаа учраас яг нөгөө Z гэдэг шинжүүрийн самтгал үзчих нөгөө стандарт намайг тавьтаа шүү дээ. Ийм байгаа. Тэгээд өрсөлдөгч таамаглалт ихийн тэмдэг байгаа учраас баруун талд гэрээ юм болсон. Тэгэхээр бид нар яаж харж байгаа гэхээр стандарт намайг тархтай санамсруу үсэг чинь энэ талбай 0.5-таа тэнцүү байх энэ утга нь хэдвэгээ үсгтээс харж байгаа байхгүй юу? Нөгөө статистикийн бүх номны ард байдаг таблууд байдаг шүү дээ. Тэндээс харангууд 1.645 тавьж байгаа. За тэгвэл одоо баруун талд үсэх юм чинь энээс энэ хамгаалтыг таамаглахын хязгаар утгуудын олонлог эндээс бага хамгаалтыг таамаглахын хүлээ авах утгууд олонлог. Гэтэл манай 2 хэдүүлээ. 247 минь хаана унсан байна вэ? 146 буюу крит мөчд унсан байгаа. Тэг таамаглалыг нийцээ. Тэгэхээр яаж юм 12-аас бага буюу тэнцүү хугацаанд 12 минутаас бага хугацаанд одоо төрөн тусламж очно гэдэг зорилгоо биелүүлж чадахгүй юм байна. Нэг удаагийн төвөр хийсэн үр дүндээ одоо юу хүмүүс яадаг гэхээр эндээ зүгээр нэг general хүмүүс статистик мэдлэггүй хүмүүс яадаг гэхээр эндээ байхгүй. 40 удаа төвөрсөн минь 13 минут гарсан минь. Ой 13-19 секунд чинь ой эдгээр биелэхгүй юм байна. Шууд дүнлэх гарчдаг байхгүй. Шууд дүнлэх гарчдаг байхгүй. Тэгэж болохгүй шүү дээ. Би магадгүй өөр 40 самсгүй төвөрийг ингэж аваад ингээд дунжин батсан чинь 11 минут гарч болох уу? Болно шүү дээ. 15 минут гарч болох уу? Цаг гарч болох уу? 5 минут гарч болох уу? Болох байхгүй юу? Жаал бол хязгааргүй олон боломжууд байгаа шүү дээ. X дунд чинь байгаа шүү дээ, тийм олон утгууд байгаа байхгүй юу? Тийм олон утга байгаа гэдгийг нь одоо мэдхгүйгээсээ болоод нэг удаагийн хэмжилтээр үндэслээд шууд үнэлэх гэж байна. Тэгэж ерөөсөө болохгүй. Заавал таамаг шалгах. Ягаад гэвэл нэг удаагийн хэмжилт гэж тэр олон утга дундаас чинь нэг л харж шүү. Тийм биз дээ. Тэгчээ шууд дүнэлт гарах байхгүй. Дүнэлт гарахын тулд заавал юм тест шалгах гэдэг байгаа байхгүй. Тест шалгах. Тэгчээ дүнэлтээ гарах.
Тэгэхгүй бол зүгээр нөгөө нэг цагийн хэмжээтэй 14.25 ангууд тийм байх биш юм байна гэдэг мод гаргадаг. Тэгж өрөөсөө болохгүй яг дүүр судгаатай л ажиллаж байгаа л өрөөсөө болохгүй. Тийм үстэй намаа. За одоо харин нөгөө PV лугам гэж юу хэлдэг вэ гэхээр энийг хэлээд байгаа. Манай шинжүүрийн ажилтны удирч нь 2 сарын 40 лагчсан шүү дээ. Нормал тархалтай санамжгүй өсөж очиж нөгөө баруун талд гэрээдэг мөр үсэж байгаа тийм. Нормал тархалтай санамжгүй өсөж чинь 2.47 их баг мах хэлбэ гэдэг энэ талбай болчихж байгаа байхгүй юу? Энэ талбай хэмжээ. Энэ болохоор манай PV л байхгүй. Тэгээ 0.068 байна. Энэ 0.5-аас бага учраас тэг тамглыг хийсэн. Тэгээ аль чаргаар нь гаргасан 2 тамглал хоёрыг нөгөө дүнлэлт нийтлэг багс байхгүй зүж гаргаж байхгүй. Нэг нь энэ доод утгатанд болж байгаа, нэг нь энэ тархалтын магталтанд болж байгаа учраас нэг л багс байхгүй. Нэг юм хоёр талаарсан дүнлэлт гаргаж байна гэсэн. За тэгээд түрүүн тусламж 12 минутаас бага хугацаанд очно гэсэн зорилгоо биелүүлэхгүй байгаа гэсэн статистик баталгаа байна. Иймэрхүү маркер ингэж шийдвэр гаргаад байгаа маа. Одоо тэгээд хэдүүлээ нөгөө нэг эрэгтэй эмэгтэй сурагчдын шударга байдал ялгаатай юу гэдэг нэг нэг харъя л да. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо санийг бол нэг төврийн дунджийн тухай ярьсан тийм. Одоо хоёр төврийн дунджууд хооронд ялгаатай юу? Хоёр төв нэг эрэгтэй оюутан нэг эмэгтэй оюутан гэж юм уу маркер ингэж ангилсан байна шүү дээ. За хэрвээ тэг таамаглал ямар таамаглал одоо дэвшүүлж байгаа гэхээр эрэгтэй хүүхдүүдийн дундаж шударга байдлын төвшин эмэгтэй оюутнуудын дундаж шударга байдлын төвшин хоёр тэнцүү буюу энэ хоёрын ялгаа нь тэгээс тэгтээ тэнцүү гэсэн үг шүү дээ. Дундажийн ялгаа нь тэгтээ тэнцүү гэсэн үг байна. Хэрвээ тэг таамаглал үний юм бол энэ чинь юу гэсэн үг гэхээр оюутнуудын шударга байдлын одоо дундаж төвшин гэдэг үзүүлч өөр юм хэвэн тархалтай. Тэгвэл эрэгтэй хүүхдүүдийн зүгээр нэрийн тархалтыг өөрөөр утгууд юм байна л гэсэн үг байхгүй юу? Таамаглаж утгах юм юу тэг тэгээд хараа энэ чинь хэрвээ тэг таамаглал үний юм бол эрэгтэй оюутан эмэгтэй оюутан нэг тархалтын өөрөөр утгууд юм байна гэсэн. Хэрвээ тэг таамаглал үнэн байх юм бол тэр чинь юу гэсэн үг вэ? Эрэгтэй хүүхдүүдийн дундаж шударга байдлын төвшин гэдэг чинь тусдаа тархалттай байна. Эмэгтэй оюутнуудын дундаж шударга байдлын төвшин тусдаа тархалттай байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм тусдаа ийм хоёр тархалттай байна гэж үзэж байгаа гэсэн үг. Тэг таамаглал нь ийм утгатай, өрсөлдөгч таамаглал нь ийм утгатай. Ийм таамаглалыг бид дааш шалгаж байна. За энийг одоо шалгадаг одоо тест нь юу гэхээр за энэ байж болно. За ер нь бол ийм хоёр их орны дунджийн тухай таамаглалыг шалгадаг параметрын тестүүд дундаас одоо энэ тест хоёр янзтай байхгүй. Дотроо их орны сэг маань мэддэхгүй ч гэсэн тэнцүү биш гэж үзнэ гэдэг ингээд янз олон тестүүд байгаа. За яг эндээс нь бол тэнцүү гэж үзээд тэр нь шалгасан байл та. За энэ томьёон бол нэг сонирн биш те. Ийм юу бид нар яаж яг үгээд ямар ч статистикийн ном бол ханаас ч олдно мэдчих боломжтой гэсэн. За эндээсээ ингээд яг үгээр энэ хоёр дунджийн энэ нормал тархалтай самсгүй усгч энэ нормал тархалтай самсгүй усгч энэ ялгуурын гарангууд мөн адил нормал тархалтай самсгүй усгч гэдэг байхгүй юу? За тэгвэл энэ ялгуурыг тэгтээ тэнцүү гэдэг таамаглалыг шалгаж байгаа юм. Хоёр усгч ялгуур гэж шин самсгүй усгч үүснэ. Тэрний дунд чинь тэгтээ тэнцүү гэдэг таамаглалыг бид нэмж чадж байгаа. За тэгээд энэгээр ингээд бодоод одоо энэ бол зээл биштэй болсон байгаа байхгүй юу? Энэ чинь бас нэг юм тархалтай хамаатай. Тархалтай энэ нормал тархал энэ тогтмол тоо энэ чинь нөгөө төврөөс тоодчихж байгаа учраас энэ бас самсгүй усгч байхгүй юу? Энэ S квадратууд чинь бас самсгүй усгч дисперс түрээс татсан дисперс самсгүй усгч учраас өөр юм гэсэн тархалтай. Тэгээд энэ нөгөө нэг хий квадратаас язгуур гаргахаар нормал тархалтай зүйлийг хий квадратаас язгуур харьцаанаас т үүсдэг гэдэг юм хэлтэй шилжүүлж байдаг. Тэндээсээ болоод энэ бол т-ийг тархна гэдэг. Одоо энийг бид t тестээр шалгах нь шүү дээ. За тэгээд ийм үүссэн чинь шинжүүрийн ажилтны утга 2.4 критик утга нь болохоор 224 P value нь болохоор 0.1, альфа 0.5 учраас яаж вэ? P value нь альфагаас бага. Ажилтны критикээс их байгаа учраас тэг таамаглалыг хийцгаана. Өөрөөр хэлбэл нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн шударга байдлын байдал нь бол ялгаатай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүүхдүүд нарийн өмнөөсөн тийм эмэгтэй нь илүү эрэгтэйгээс илүү тийм шударга байдлын хангалттай байдаг юм байна гэсэн үнэлгээ гаргаж болохоор байхгүй. Энэ тестийг хийхгүйгээр тийм үнэлгээ гаргаж болохгүй. Заавал хийчээд үнэлгээ гаргана. Хийгээгүй бол үнэлгээ гаргаж болохгүй. Хичнээн ингээд тоог нь харахад тийм байсан ч гэсэн болохгүй. Тоогийн зарим нэг ингээд тоог нэг нүгээс илүү юм шиг харагдаж байгаа мөртлөө тестээр шалгахаар татгүй байхгүй. Одоо өөрөөр тэг таамаглал бяцхад байхгүй. Тэгэхээр болохгүй гэсэн. Ийм байдлаа. За тэгээд эрэгтэй эмэгтэй сурагчдын шударга байдлын төвшинг ялгаатай гэдэг бид 95% итгэлтэй байна. Нилээн өндөр итгэлийн төвшин шүү 95% чаа. 90 бүр өндөр их. Ийм байдлаар байна. За тэгэхээр
одоо яаж яана гэхээр их судалгаанууд төвөр судалгаа гэдэг. Бид нар яг энэ төвөр судалгаагаар яадаг гэхээр нэг л удаагийн хэмжилт хийдэг гэсэн. Тийм үү? Нэг л удаа. Тэр олон боломжтой төврээс бид нэг л авдаг байхгүй юу? Тэгээд нэг удаагийн одоо хэмжилтийн дүнгээр их олонлогын тухай дүнлэлт гаргаж өрөөсөө болохгүй. Заавал тест шалгах хэрэгтэй. За тэгээд тест шалгахын тулд нөгөө төврийн дундч гэдэг үзүүлэлт маань одоо хувийн жинжигс адилхан бүдээр адилхан төвийн цагаан чаранасаар хэвэн тархалтай байгаа байхгүй юу? За одоо хувийн жинжиг жоохон нөхцөлтэй энэ үржинтэй таваас хэний үржингүү таваас бих гэдэг нөхцөлтэй. Тэр нөхцөлтэй хажаа үйлсэн нөхцөл байдаг шүү. Тэгээд хэвэн тархалтай байдаг. За тэгээд энэ төвлөлийн тархалтын тусламжтайгаар бид нэр яаж гэнэ их олонлогийн тухай хамгаалж гаргаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг удаагийн төвөр хийсэн боловч дүнэлтийг гаргахдаа байж болох бусад бүх төвөрийн үр дүнгуудыг тооцож байгаа гэсэн үг байхгүй юу? Төвлөлийн тархалт ашиглаж байгаа гэсэн үг шүү дээ. Би нэг удаагийн төвөр авсан ч гэсэн төвлөлийн тархалт үүсгэн гэж чинь бусад нөгөө 470-ны хэмжээтэй төврийн уртгуудыг нь тооцож байгаа гэсэн үг байхгүй юу? Төвлөлийн тархалт үүсгэж байна л гэдэг чинь. Өндөгцөл гэж. Тэгж байгаа гэсэн. Тийм. Ийм байдлаар ингэ дүнэлт гаргаж байгаа. За тэгээд энэ бол зөвхөн өнөөдрийн би нөгөө юуны зарлага маань таамаглалыг яагаад юм шалгахтай гэдэг нөгөө санаагийн нөхцөлөөр ганц хоёр тесттэй жишээ ярьсан байгаа. Ер нь бол хязгааргүй олон тест байгаа. Тэгэхээр юу ямар нөхцөлд ямар юуг нэрлэх юм те тэгээд ямар логиктэй тестүүд хийгээд гэдгийг та бүхэн ингээд нөгөө статистикийн ном зөндөл байгаа шүү дээ. Хэмжээтэй гэж бодож байна. За тэгээд гэж урд ярьцдаг юу. За хартасан таа баярлаа. Тэгээд би жоохон статистик сайн мэдэх болов уу асуусан. Сая 4271 тийм төвөр авсан биз дээ. 500 юмас. Шалгах гэхлээр тэндээсээ дахиад шалгахын тулд дахиад 400 ч юм эсвэл тодорхой нэг хэмжээний төвөөр дахиж авах хэрэгтэй гэсэн үг үү? Үгүй. Авахгүйгээр авсан юм шиг тархалтыг нь төвлөлтөнд гаргаж өгч байгаа. Тооцоолоод. Тийм. Хэрвээ өөр төвөр авах юм бол үр дүн чинь ийм гарна шүү гэж төвлөлтөнд гаргаж өгч байгаа байхгүй. Яг өдөр авахгүй. Тэгээд авсан юм шиг үр дүн гэж юм байна. Шинэ санхүүгийн бас ямар төрлийн тестүүд хөвчлээ хийдэг вэ? Шутлааны зорилгоос л хамаарна. Тэгээд юу ч нөгөө одоо нөгөө юм харьцуултын судлаа дундчуудын хооронд харьцуулах судалгаа хийгдээд байх шаардлагатай юм да. Тэ одоо аймагуудын дундч төрсөн ялгаатай байна уу ч гэдэг юм уу те хүүсээр ялгаатай байна уу ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүдээр хийгдээд байгаа. Яг нь судалгааны зорилгоос л хамаарна. Одоо жишээлбэл хоёр төрлийн дундчийг харьцуулж байгаа бол тэг ашиглана. Олон төрлийн дундчуудыг одоо юу гэдэг аймагуудын одоо юу гэдэг дундаж төршин ямар нэг юмний дундаж аймагуудын дундаж насад ялгаатай байна уу гэж 21 аймаг байгаа тийм 21 улаанбаатартай нийлээд 22 дундчид хооронд харьцуулж байгаа бол бид анаа ашиглана гэмшлэнгээр зургаар хэлэх хэрэгтэй. 23 юм байх нь бол тийм тийм. Тий 2 байх нь бол тэгээд 2-оос дэш болоод ирэнгүүт анаа бол хавчлах байхгүй дундчид тухайд хамгаалах. Тэгээд бас нэг нэлээд болчихчих. Ер нь статистикийн тест бол одоо тухайн судалж байгаа одоо шууд саний шинээр бол хэмжиж штэ. Эрэгтэй хүүхдийг шударгаатын төвшин ялгаатай гэдэг нь гаргаж ирж штэ. Яагаад ялгаатай гэдэг нь хэлж өгч хэлж байгаа. Яагаад гэдгийг одоо чанарын судалгааны аргаараа л гаргаж штэ. Тэрнээс биш статистикийн юмнууд юусаа яагаад вэ гэсэн асуултанд юу хариулж чадахгүй шүү. Барагтай л болж чадахгүй. Яагаад гэдгийг нарын өөр нэг судалгаа, өөр одоо чанарын судалгааны яваа те. Ийм учраас эмэгтэй илүү одоо шудраг байдлын мэдрэмжтэй байдаг байна ч гэдэг нэг юм гарна шүү дээ. Ялгаатай гэдгийг хэлж чадна. Статистик өөр юм хэлж чадахгүй. За явсан байлаа. Нэг юм асуулт. Яг сүүлийн ярьсан юм. Чанарын судалгаа бол статистик шинжилгээ шүү дээ. Статистик судалгаа гэдэг юм байна. Энэ хоёрыг одоо хольж судалгаа хийх болно шин юм уу шүү дээ. Зарим хүмүүс бол нэг цагаар баг энэ хоёрыг нийлүүлснээр тийм
сайн үр дүн төрсөн тохиолдол зөв юм байдаг чинь зарим хүмүүсийн шүүх хандлагатайгаа энэ хоёроо тустай байна. Тэгэхээр энэ хоёр аргыг жишээ нийлүүлж хийгээд ажилттай гэдэг юм уу сайн үр дүн авах амлалаа ч юм уу болж байгаа үр дүнгээ шалгах ийм процессын хаалт санал байна. Миний хувьд бол ингэж бодож байна. Ер нь бол статистикч нь ерөнхийдөө тоон дата шүү дээ, тоон датад байгаа ажил нь. Тэгээд бид нар бол яг өөрийнхөө ажилтнаараа шууд тим гээдчихдэг байхгүй. Тэ ажилтнаар угаас ихтэйчүүд тэмдэг илүү шүү дээ. Гэт бүгд л боддог байхгүй. Гэхдээ яг scientific шилжихааны үндэслэлээр тэрийг үнэхээр ялгаатай мөнгө хийж чадаагүй байхгүй. Тэгээд тэн дээр үндэслээд тэгж ойлгоод тэн дээр шууд чанар судалгаа явуулдаг байхгүй. Шилжихааны дараа явуулдаг. Миний бодлоор бол надад бол энэ юм байна. Эхлээд тоон судалгаа гаргаад эхлээд тэр эрэгтэй эмэгтэй гэж яг ялгаатай юм уу? Саний тест дээр шалгаад за ямар ч эрэгтэй эмэгтэй ялгаатай юм байна. Тэнгүүндээ яагаад ялгаатай байгаа гэдгийг нь чанар судалгаа гаргах хэрэгтэй. Би тэгвэл илүү их цогц аль аль нь одоо шилжихаан дээр үндэслэн тийм судалгаа болоход уу гэж бодож байна. За ягдч баярлалаа зөндөө олон шин зүйл хөргөж авлаа. За миний хувьд одоо их олонлогоос төвөр олонлогоо сурчлаа. Тэр төвөр олонлог яг их олонлогийг манд төлөж чадна гэсэн одоо set calculator ч юм уу, omni ч юм уу тэрийг гараад ирчих. Болохгүй би тэрэнд 100% найдаж болох уу? За нөгөө төврийн төвөр арга хоёр арга байгаа шүү дээ. Нэг нь болохоор төврийн үндсэн дөрвөн арга зул байгаа. Самсгүй төвөр, механик төвөр, сэрийн төвөр, кластер төвөр гэсэн. Дөрвөн үндсэн. За тэгээ амьдрал дээр бол дөрвөлнг нь явахгүй ингээ хайж мэлээ тэ одоо шатмаа дуулдаг ингээл авдаг шүү дээ. Манай хорооно хамгийн төврийн арга зул сайтаас манай статистик хороо тэ. Хорооны нөгөө судалгаануудын тайлбар төврөө яаж авсныг ингээд тайлбарлсан байгаа юм шүү аюул зүгээр хэвдээ. Нэг л одоо манай бас ганц харах гэсэн юм лээ шүү дээ. Дотоод бол. За тэгээд тэр төврийн хэмжээг тоосдог, төврийн зайшгүй хэмжээг тоосох гэдэг томьёо өгдөө. Тэр томьёо чи юу нүн гарч ирэх гэхээр нөгөө нэг ер нь бол эндээс гарч ирэх байхгүй юу? Алтааны хязгаар гэдэг энэ томьёо байгаа да. Тэндээс гарч ирдэг. Яг үндсэн онл нь бол. За би нөгөө слайда тавьдаг. Энэ яг энэ Z хэрний альфа бүртгэн сигма ядуудаар яг эндээс чинь энийг болдог байхгүй юу? Эндээс өөрөөр хэлбэл би хэд зэрэг алдаатай үнэлгээ хийх гэж юм вэ гэдгээс шалтгаалаад энэ тооцдог байхгүй юу? Би одоо шудраг байдлын үнэлгээ хийх гэж байгаа бол одоо юу гэдэг шудраг байдлын үнэлгээ дундаж үнэлгээ нь ийм байхад тэр дундаж үнэлгээс хамгийн ихтэй 2 онооны зөрүүтэйгээр би хамгийн ихтэй 2 оны зөрүүтэй алдаатай тийм үнэлгээ хийхийн тулд миний n хэд байхаа гэвэл яг энэ үржүүрээ би 2 гэж авчиж байгаа байхгүй юу? Энийг 2-тэй тэнцвүүлээд эндээс n болчихдог байхгүй юу? Яг үндсэн томьёо нь юусаа юм. За тэгээд нөгөө олон шатад болж ирэл те өөр бусад нөгөө хариулт нөгөө non response rate гэдэг ингээд бүр комплекс томьёонууд байдаг л да. Тэрний үндсэн санаа нь юусаа юм. Би хэрэг алдаатай үнэлгээ хийх вэ гэдгээ өөрөө тогтоож өгдөг. Одоо тэгээд та нар санаж байгаа бол нөгөө хувийн чин 0.25 авчдаг штэ. Энийг тооцохдоо хувийн чин 1.5 гэдэг чинь юу гэсэн үгээр чиний судалгаа бол ямар нэг юмны жин тогтсох гэж байна. Одоо ямар нэгэн хувийн жин тэр хүн одоо цэцэд гутралтай гутлахгүй гэдэг юм хувийн жин Монгол улсад насан турш хүн амын цэцэд гутралтай хүмүүсийн хувийн жин болъё гэж бодъё л да олж болдог гэсэн би мэдэхгүй юм л да юм биш болохоор. За тэгээд тийм судалгаа авах гэж байгаа бол яадаг вэ гэхээр тэр хүний одоо сэтгэл гутралтай байх магадлалыг 0.5 гутралгүй байх магадлалыг 0.5 гэж аваад тэр чинь нөгөө тэр хүн шууд 0.5 гэж ингээд бид өөрсдөө тэгж автоматик өчөж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёрын үржүүр нь болохоор disperse буюу 0.25 гэж аваад тэгээд бодонгууд тэр нөгөө юу чинь 310 гэж гардаг те онлайн нөгөө n калькулятораар тэр чинь гарч ирдэг. Үнэн тийм. Тэгэж бодоод байна. Тэгэхээр яг үндсэн санаа нь юусэл юм. Би миний үнэлгээний алдаа хамгийн ихтэй тэд байхын тулд миний хэд байх вэ гэдэг болж байгаа. Тэгээд нөгөө магадлал ураг нь миний эдгээр багтал 95%, миний энэ үржим нь 2. Их олонгийн сигмагаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрийгээ яаж авдаг вэ? Өмнө хийсэн судалгааны датаг авах. Эсвэл одоо яа тийм те ижил төстэй судалгааны өвчлийг нь авах байдлаар л авдаг. Өөр ямар ч арга. Тэгж л энийг тооцсон. Үндсэн санаа нь өөрсдөө цэвэр чанарын судалгаа нь одоо ихэр одоо найдвартай адил гэдэг шүү дээ.
найдвартай байж чадахгүй зэрэг чанарын судалгаагаар одоо судалгаа инээ гэвэл одоо найдвартай байдал нь итгэж болох зэрэг ямар вэ? Тий нөгөө чанарын судалгаа одоо энэ миний нэрээд статистикээр ялгаатай. Чанарын судалгаа бол алдаа тооцох боломжгүй. Энэ өнөөдөр миний ярьдаг зүйл алдаатай. Миний төврийн алдаа гэдгээ тооцох боломжтой. Яг бол тархалтыг мэдж байгаа учраас ийм алдаатай үнэлгээ хийж байгаа шүү гэдгийг бид нар мэдж байгаа байхгүй. Юун дээр болохоор төврийн хэмжээнд болохоор алдаа нь тодорхойгүй. Зүгээр дунджийн үнэлгээг бол хийж чадна. Тэдний өмнө тэгж үзэж яана ч гэдэг юм уу хийж чадна. Энэ бол алдаа тийчүү гэдэг нь чанарын судалгаанд тооцох боломжгүй. Тэгээ таны судалгаанд бид нар энэ баг тооцохгүй шүү дээ. Чанарын судалгааг ингээд энэ тоон судалгаан шиг хэдэн зугаар нугаас авахгүй шүү нөгөө сатурашн дээр болцдог тий. Тэр чанарын судалгааны зорилго болохоор шалтгааныг нь тодорхойлох болохоос ш. Шалтгааныг нь тодорхойлохдоо илүү ашиглаад яваад байгаа шүү дээ. Яагаад ийм байгаа вэ гэдгийг хариулахад чанарын судалгааны илүү хэрэглэгддэг. Тэгээ тэрэн дээр болохоор одоо олон энэ ави гэсэн сүлдээ нэг хариултууд нь яг ижилхэн болоо тий шинэ мэдээлэл ерөөсөө гаргахаа болоод ирдэг болохоор алдаа болоод тооцох боломжгүй. Ялгаатай ойлголт та. Нэг асуулт байна л да. Зөвхөн бас энэ талаар мэрсэн юм судалж үзсэн сонирхолтой байна. Одоо энэ бидний статистикийн хараас гарч байгаа энэ тоон бидний байнгын хэрэглэгчд нь бид нар. Тэгээд энэ одоо яг хэр таны өнөөдрийн бас яг энэ томоор бодогдгоо. Дээр нь энэ бусад одоо улсын бүртгэл өөр одоо статистик зарим мэдээ гаргадаг байгууллагын хоорондоо зөвхөн байгаад байдаг. Энэ бас ямар ялгаатай юм болоо. Цаана энэ бодлоо агуулгын хооронд ялгаатай юм эсвэл угаасаа нэг тэр өгч байгаа баатай юм уу байгаа. Энэ дээр яг ялгаатай юм байна. За статистикийн хорооны мэдээлэл болвол ерөөсөө ардандаа юм томьёонууд л ашиглаж байгаа. Ерөөсөө бүгд томьёогоор бодогдож байгаа. За тэгээд нөгөө төрийн байгууллагын эндээс гарсан датанууд хоорондоо зөржийн гэдэг нь ямар ч үстэй юм би одоо сайн хэлж мэдэхгүй байна. Яг бол нөгөө төрийн байгууллага сангийн зөвлөлтүүд гаргадаг 100-аар барагчлаа дандаа статистикийн хорооны нөгөө 100 хороо мороо гэж байдаг шүү дээ. Тэрүүгээр ингээд маягтаа батлуулдаг байхгүй юу? Ингээд тэгээд тооч ингээд маягтаа батлуулдаг. Тэр маягтын дагуу тэр 100 дагуу болно нөгөө нэг юм төрийн бус байгууллагууд болон тооцох байхгүй юу? Тэг яг нөгөө тооцож байгаа тухайн мөрөжилтөний сус юм уу яасан ядуу нөгөө ямар нэгэн шалтгаанаар зүрх тохиолдол байдаг байж магадгүй. Одоо манайд одоо яг статистикийн мэрэгчлэн ер нь хаасаа үйл нэг тийм ажил хүчний дутагдлалд орсон тийм энэ тэнд мэрэгжлийн хүмүүс ажилладаг хандлагууд их болсон. Тэрнээсээ болоод юм алдаанууд улам нэмж байгаа байж магадгүй. Одоо яг сайн мэдэхгүй юм зүгээр ш тааж байгаа. Тэрнээс биш одоо яг статистикийн хороо болоод ерөөсөө бүгд ардаа томьёотой энэ энийн тооцоо хүртэл бүх юм ардаа томьёотой одоо төврээ сонголт хүртэл бүгдээ стандарт шинжилгаан дээр үндэслэн тийм юмд явж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг хэсэг манай хороо дунд чалангаа ингээд тооцоод тавьдаг шүү дээ. Дунд цалин гэдэг ямар ч хүмүүс нь юу яадаг вэ? Амар уулдаг те. Хин тийм цалин аваад байгаа би л тийм гэдэг нөгөө бөөр коммент ингээд биччихдэг байсан шүү дээ. За тэгээд ихэнгүүд нөгөө хороо яадаг гэсэн нь медиан цалин буюу медиан цалингаа зардаг те. Медиан цалин. Дундад цалин гэдэг чинь юу гэхээр дунджийн томьёо ачаас X-ийг хаах нь сумма X-ийг хаах нь томьёо. Тэнд дунд чинь нөгөө баг цалинтай хүмүүс айгүй их. Тэнд дунд чинь өндөр амар их цалинтай бас нэг биш хүмүүс байгаа байхгүй юу? Тэр өөрөө тэр нөгөө дундад цалин ингээд тооцоод харангууд хүмүүс өөрөө айгүй уурлаад байгаа чинь тэр дунджийн төлөөлөх чадвар айгүй бага гэсэн. Дунджийн төлөөлөх чадвар яагаад бага вэ гэхээр нөгөө энэ X-үүдийн хоорондын ялгаа нь асар их гэсэн үг байхгүй юу? Энэ X-үүд хүмүүсийн авч байгаа цалингуудын ялгаа нь айгүй их. Их байгаа учраас тэрнээс тооцсон дундч чинь энэ бүх дундч X-үүдээ төлөөлж чадахгүй байх гэсэн. Илэрхийлж чадахгүй байх гэсэн. Энэ тухайд яадаг гэхээр медиан цалин тооцдог байхгүй медиан. Нийт цалин авдаг хүмүүсийн тал нь энэ утгаас бага, энэ тал нь энэс их утга цалин авч байна гэдэг ингээд тайлбарладаг. Тэрийг тайлбарладаг болсноос хойш арай гайгүй болоод тэгээд хүмүүс маань медиан гэж нэг юм байд юм байна гэж ойлгоод одоо нэг доотлын коммент нь жоохон багцсан юм шиг харагдаад байдаг шүү дээ. Тэгээд бас нөгөө цалин жоохон өссөн. Цалин айгу өссөн. Тагалч чинь ийм баруун талтаас үртэй өссөн шүү дээ. Цалингийн тархал. Өөрөөр хэлбэл нөгөө их баг цалинтай хүмүүс нь айгу их. Зөв их цалинтай хүмүүс нэг цөөхөн. Тэгээ айгу хол. Бусдаас айгу хол. Ийм цөөхөн хүмүүс байсан чинь тэгээд чи дунжиг тарцсангууд өөрөлдөө татсан шүү дээ, тийм. Нөгөө дунд чинь уул нөгөө крауд бөөн дундраал дундаа хацаа байх хэрэгтэй байсан чинь
ганц нэг юм цөөхөн хідэн их цалинтай хүмүүсүүд болоод нөгөө кравдаас нүүрсэн татчих байхгүй X дунд чиг. Тэнгүүд нөгөө тэр дунд чиг хүмүүс сонсоод тийм цалинтай хүн хаанаа ингээ уурлаад байгаа байхгүй юу? Ингээд зөвлөлтөө хороо зөвлөлт татаад байгаа. Тэгээ нөгөө дундчийн төлөөлөх чадвар буюу сигма гэдэг чинь амар чухал байхгүй юу? Тэгээ угаасаа холбоор хэлэхдээ бүх юм ижилхэн байх юм байхгүй шүү дээ. Заавал нэг юм хэлбэцтэй байх хэрэгтэй. Бүгд ижилхэн байл амьдрал урагдах хэрэгтэй тийм. Тийм заавал нэг ялгаатай байх. Тэр ялгааг нь чинь хэмжээ сигма байхгүй юу? Сигма. X-үүд чинь өөр хоорондоо хэр их ялгаатай байна вэ гэдгийг хэмждэг. Ялгаа нэг байх тусмаа л яах нь нөгөө тэгш бус байдалч уг нэмэлээд байна л гэсэн. Гэхдээ яг нөгөө онлайн хувьд бүгдээрээ тэнцүү байвал болно зүгээр шүү дээ тийм. Яа тэгвэл бүх X-үүд нь тэнцүү байх юм бол нийлбэр нь хамгийн их байна гэж математик байгаа шүү дээ. Бүх X-үүд нь тэнцүү бол нийлбэр нь хамгийн их байна гэдэг математик байгаа шүү дээ. Гэтэл уул нь бидний нийгмийн эцсийн зорилго бол өөрсдөө тэгш байх гэдэг. Тэгээ тийшээ явах гал үзэл юм тийм. Сигма багасгахад үзэл юм. юм асуултын цаг байгаа юу? Асуултын цаг байна. Нэг 10 минут. За тэгээд за зүгээр ярьчих болсон юм шиг тий. Одоо нэг хувьсгчдыг шалгаж байгаа тийм. Одоо жишээ нь арчлын индекс дээр. Тэгээ арчлын индекс дээр олон хувьсгчдыг тавьчихж байгаа 6 төрлийн хэмжээ. Гэж юм гаргаад нэг хэмжиж байгаа. Тэгэхээр яг үүнтэй адилхан одоо жишээ нь сая ёс зүй шудраг байдлын тухай юу гарлаа шүү дээ. Тэгэхээр энийг хэмжих тэр хувьсгчны нэг юу үсгэж шүү дээ. Одоо загвар үсгээд харилцах юмнуудыг оруулж чинь, хувьсгчныг оруулж чинь, XY шинээр яаж чинь. Тэгэхээр энийг шинээр байгуулахад яаж шинэ төрлийн одоо хэмжээс үсгээд нэг зүйлийг олох гэдэг шүү дээ. Одоо ёс зүйн тухай нэг асуулт тавиад тэрийг шалгахын тулд хувьсгчнуудыг янз бүрийн юу үсгээд байгуулъя гэж бодъё. Энэ тохиолдолд шинэ автономи гэсэн талаас ч юм уу. Тэгээс хэрхэн байгуулах. За одоо шинэ төрлийн одоо индекс ч юм уу зүйл тогтоохоор статистик гэхээсээ илүү логик л явна. Логик онол явна. Одоо суурь шинжилгээний явна шүү дээ тийм. Тэн дээр суурьлаж гарна гэхээс яг статистик бол өөрөө тэрийг бол гарах боломжгүй. Одоо яг ямар үзүүлэлтийг судаа энэ үзүүлэлтийг би энийг хэмжихэд ийм үзүүлэлтүүдийг одоо хэмжинэ гэж яагаад эднүүсийнх нь одоо нийтэн тэдээсийг байх юм бол их баг гэж үзнэ гэж юм тий одоо шүү. Тэр чинь дандаа цэвэр суурь шинжилгээний суурь онол дээрээ тулгуурж гарч иж байгаа үзүүлэлт болохоос ш статистик дээр суурьсан үзүүлэлт гэж. Харин дараа нь гаргаад ирсэн зүйлээ эргэж шалгаж болно ш. Одоо ингээд таач шинэ нэг ямар нэг үсгэж одоо нэг шинэ зүйлд индекс юм тоцгоод байна шүү дээ. Өөрийнхөө одоо ингээ онл мал ямар нэгэн логиктой үндэслэлтэй нэг юмас хуурлаад тэр датагаа аваад тэр датагаа одоо юу гэдэг цуглуулчаад тэгвэл одоо миний нэг шудраг байдлын нэг юм чинь тэр дотор яг бүртгүүн эсүүдтэй хэр нийцтэй байна гэдэг юмас шийдэж нөгөө статистикээр шийдэж байна. Тэ? Громбах албач юм уу тэ? Тийм юмшгээр хэр нийцтэй байна гэдгийг эргэж шалгах болохгүй. Нийцгүй байх юм бол одоо болохгүй гэсэн үг шүү дээ. Тэр үзүүлэлтүүд чинь ерөөсөө чиний энтэй чинь таамаг нийцгүй байна гэдгийг гаргаж байна. Эргэж шалгаж болно гэхээс биш анх гаргахад бол статистик төдийлөн юм болохгүй болов гэж бодож байна. Тэгэхээр нөгөө статистикийг хэрэглэхийн тулд данг статистик мэдээд бас жоохон хэцүү. Яг хэрэгжилж байгаа судалж байгаа салбарын онцоо тэрийг мэдэхгүй бол бас хэцүү. Тэгэхээр нөгөө айл талаа бас ингээд жоохон хос морьтой л байхгүй бол жоохон дүртэй. Юм шиг санагдаад байдаг шин надад. За өөр асуулт байна. За байхгүй өнөөдрийнхээ энэ яриг зүгээр базаад тий жишээлбэл бид нар 1500 хүний төвөр хийсэн байлаа гэж бодоход тэр нөгөө нэг маш олон боломжит 1500-аас нэгийг л авсан. Тэгэхээр зөвхөн тэрүүгээрээ бид нар их олонлогийг төлөөлж гин гэд хэлчихэж болохгүй байна гэдгийг л би өнөөдөр болсон зэрэг өөрсөн багш маань хэлж өглөө шүү дээ. Тэрийг эхлээд их олонлогоо төлөөлж гин үгүй юу гэдгийг л шалгах хэрэгтэй гэдгийг л ер нь бол өнөөдрийн цаг 30 минутын лекц чинь ойлгуулсан болов уу гэж найдаж байна. За тэгээд яг та талархал гэж бидний урилгыг хүлээн авч тэгээ өнөөдөр бас та бүхний нөгөө урилгаар та бүхний одоо сонирхож байгаа сэдвээр бидний судалгаанд хэрэгтэй энэ сэдвээр яриа хийж өгсөн Мегмарцун доктортой, Мегмарцун багштай түрүүний хамт олонны бүтээлийн дээжсээс
барьж тэгэхээр зэрэг мянган багш маань болохоор зэрэг отгон төгс өгшийн асархуй төсөллөөс ирдээд маш олон төсөлтэй голлох үүрэгтэй оролцдог ийм залуу судлаач эрдэмтэн байгаа. Дээрээс нь нөгөө буддийн философи болон сургаал бас сонирхдаг. Тэгэхээр зэрэг тэр энтрийг бодолцож байгаад бас хэдэн ном хийсэн шүү. Дээрээс нь болохоор зэрэг одоо нөгөө нэг шинэ жил айсвэ. Тэгээд одоо эх шинэ жилдээ олон өмгөр гялалзаж яваарэ гэдэг нэг жижигхэн бэлэг дагуулчихё. Баярлалаа. За